Бүгдээрээ сайн байцгаана уу? Цааш нь хөдрийн мэргийн бичлэгтэй тавтай майрал. Энэ удаагийн сэдвээр 1-р энэ харилцаа яагаад дуусах ёстой байсан бэ? 2-р давтагцаар байсан нэг алдаа юу вэ? 3-р өнгөрсөн шарх энэ харилцаанд яаж нөлөөлсөн бэ? 4-р энэ харилцаанаас юуг сурах ёстой вэ? 5-р танд хайртай байсан уу? 6-р танд болон тэр хүнд гомдол харуулсал байна уу? 7-р энэ харилцааг хамгаалж чадаагүй гол шалтгаан нь юу вэ? 8-р түүнээс танд ирсэн сүүлийн загтал. Нэмэлтээр 1-р та хоёр буруу цагтаа учирсан уу? 2-р тэр хүн хариуцлагаас зогтсон уу? 3-р би яагаад дуусгахыг хүссэн бэ? 4-р тэр хүн таныг юу гэж хардаг вэ? 5-р одоо алхам хийх хэрэгтэй юу? 6-р чимээгүй өрсөлдөн зөрчил байсан уу? 7-р та хоёрт ахин уулзах боломж гарах уу? 8-р түүний танд зориулсан дуу юу вэ? 9-р танд хүсэж буй түүний хүсэл юу вэ? Гэсэн сэдвтэйгээр хөдрийн мэрэг маань эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдж байгаа нэг зургаа сонгоод уншлахтаа ороорой. Бичлэгээ зогсоож байгаад таймаа сонгож болно шүү. Хэрвээ та эргэлцсэн болвол буруу картаа сонгох магадaltaй. Таны уншлага эхний хэсэгт таарахгүй байвал дахин төвлөрч байгаад сонгоход болно гэсэн үг. Тиймээс аль болох эргэлцгүйгээр эхний шийдвэртээ үнэнч байгаарай. За 1-р картыг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил хамгийн ихний сэдэв бол энэ харилцаа яагаад дуусах ёстой байсан бэ гэсэн сэдэв байна. За энэ харилцааны хувьд хин нь ер нь маш тэнцвэргүй байсан. Мөн дээрээс нь бэлэн бус гэдэг карт гарсан. Ямар нэгэн амьдралд харилцаа зохиоход бэлэн ч юм уу, эсвэл энэ харилцаанд итгэлгүй ч юм уу, ямар нэгэн бэлэн бус зүйл байсан. Тэрийг нэг нэгэндээ яг чин үнэн шударгаар илэрхийлж чадаагүй байна. Тэгээд дээрээс нь нэг тал нь хитрхи төрөнгийн ч юм уу харилцаагаа ингэж хитрхи яаруулсан байх магадлал өндөртэй. Та бүхэн ер нь олон сонголтын картуудыг харж ивэл маш эрхэмсэг, үн цэнтэй, дэгжин, сонирхолтой байж болох хамгийн гоё өгнүүд тохирохоор ийм зургийн сонголтуудтай байгаа. За энэ зургнууд бол яг та хоёрыг илэрхийлсэн хөзрүүдээс илэрхийлж гаргасан зургнууд гэсэн үг. Тэгэхээр та хоёрын хувьд бүх зүйл илүү гаднах талдаа төвлөрсөн харилцаа байсан гэсэн үг. Нэг нэгнийхээ сэтгэл рүү өмдийдэг боловч яг үнэндээ тэр нь гадаад нөхцөл байдлаас илүү чухал биш гэсэн үг. Тэгэхээр та хоёр нэг нэгнийхээ гадаад нөхцөл байдал магадгүй орчин, ямар орчинд амьдардаг, ямар гэр бүлтэй байдаг, мөнгө санхүүн ямар, гоо зүйн ямар гэх мэтчлэн нэг нэгнийхээ гаднах зүйлс хитрхи төвлөрснөөс болж энэ харилцаа бас дуусах нэгэн шалгуур гэж хэлэхээс илүү шалтгаан байсан гэсэн үг. Тэгээ яагаад яг энэ ингээд шалтгаан болвоо гэсэн чинь ер нь бол та хоёрын хин хэнийг нь өөрсдийн бага хуулж аваад яг өөртөө үнэ сэтгэлээр нь хайрлсан, дээрээс нь нэг нэгнийгээ чин зүрх сэтгэлээр нь хайрлсан тэр их хайрыг гаргахыг орчлон ертөнцид та хоёроос хүссэн гэсэн үг. Гэтэл та хоёрын хувьд бол тэгж чадаагүй. Хитрхи нэг нэгнийгээ болоод өөртөө маш их багаар дүүргэсэн. Тэгээ нэг нэгэнд асар их өндөр хүлээл тавьсан. Тэр нь эргээгээд нэг нэгнийгээ жижигхэн л алдаа гаргахад асар их шүүж дүгнэх, нэг нэгнийгээ гоочлох, хөөчлөх, алдаан дээр нь ингэж магадгүй нөгөөнийх нь эгонд гарч ирэх ч юм уу. Иймэрхүү зүйлүүд байсан. Тэгэхээр нэг нэгэн та хоёр яг шатар тоглоод байсан гэсэн үг. Уг нь бол та хоёр магадгүй тоглоом талах хэвээр болвол илүү хөнгөн, тайван, хөгжилтсөн, тийм их зовсон биш, аз жаргалтай байх тийм тоглоомыг тоглох хэвээр байтал хитрхи их ухаан зарсаар байгаад ухаан дотох үед түр ингээд тархи амраамаар байх үед яг өөрийнхоороо ингээд дотоод мөн чанараараа байх үед болсон чинь тэр байдал нь хин хиндэ таалагдхаа болж эхэлсэн гэсэн үг.
Тэр нь ухаанаар нь одоо дүгнэ гэдэг шиг аль болох та хоёрын хувьд болохоор хитрхи их цензуур, хитрхи их хариуцлага, хитрхи их шүүмжлэл, хитрхи их материалын байдалд хоёрыг бол энэ харилцааг дуусгахад хүргэсэн. За мөн дээрээс нь нэг нэгэндээс хүлээлт тавих, нэг нэгнээс ямар нэгэн зүйл авах тэр байдал нь өндөр байсан. Хоёрын хувьд болохоор нэг нэгэндээ итгэл, за тэгээд дээрээс нь төвчээртэй байдал, хариуцлагатай байдал, өгөх сэтгэл, халамж, анхаарал, үнэн байдал, мөн дээрээс нь нэг нэгэндээ одоо яг за миний хувьд бол юм байна, чиний хувьд ямар байна гэл яг ярилцаад нэг нэгэндээ бүх зүйлээ ингэж одоо ойлгуулахад гадны одоо нөлөө, орчин, тэдгээр зүйл нь маш сайн бүрэлдэж өгч чадаагүй байна. Эдгээр зүйлүүд бол та хоёрын харилцаанд нөлөөсөн гэж гарч байна. Тэгээд яг одоогийн хувьд бол яг нэг тал нь маш гунигтай, маш хэцүү байгаа харагдаж байна. Нөгөө тал нь бол илүү өөртөө анхаарсан, илүү одоо өөртөө ажилласан ийм цаг хугацаа өнгөрүүлж байна. Мэдээж хэрэг тийм амар бол байхгүй байна. Тэгээд энэ бүлгийг сонгосон хүмүүсийн ихэнх нь аялсан, эсвэл аялах байгаа, эсвэл аялаж байгаа байж магадгүй. Яагаад вэ гэхээр энэ хүү одоо харилцаа та хоёрыг илүү өөрсдийн сэтгэлийн ямар амгалан өөрийгөө анхаарах, өөртөө төвлөрөх одоо тэр боломжийг олгосон учраас эсвэл маш их аялах хүсэлтэй ч юм уу тийм, эсвэл зарим нь бүр таг яг ор ганцаараа баймар ч юм шиг тийм нөхцөл байдал руу оруулсан байх магадлал маш өндөртэй. Энэ бол хоёрын харилцааны маш том сургамж хичээл байсан. Тэгээ гол нь яг тэр аялаад ч юм уу эсвэл ганцаараа байж юуг олж авах гээд байгаа гэхээр өөрийн чин үнэн зүрх сэтгэлээ сонсох. Өөрлөгөө ангах, өнгөх тэгээд магадгүй өнгөрсөн жил болсон, өнөөдрийн хүртэл болсон тэр бүх процессыг өөрөөсөө бүрэн чөлөөлж явуулж өөрхөн шин замд нээлттэй байхын тулд энэ үйл процесс та хоёр дээр болсон гэсэн үг. За байнгын давтагцаар байсныг алдаа юу вэ гэдэг дээр та хоёр хитрхи өндөр эготой хин маш их одоо юм өндөр зүйлсээр өөртөө хүрээлүүлсэн өндөр зүйлс гэдэг нь за өөрийгөө хайрлахаар, өөрийгөө үнэлэмж байна уу, эсвэл өөр хамдралт бүтээсэн зүйлсч байна уу, хүмүүстэй явах шаардлагач байна уу, орчлон ертөнцийг харах өнцөгч байна уу, амьдрал хүлээж авч байгаа зүйлсч байна уу. Мэдээж хэрэг энэ хоёрын хичээл зүтгэл уруу хасрах зүйлийг шаардсан нь бол та хоёрын яг өөрсдөө ч хувьд бол маш гахалтай зөв зүйл, гэхдээ энэ харилцаанд бол үнэхээр хэрэггүй байсан гэсэн үг. Гэтэл асар их эго, асар их шүүмжлэл, асар их ингэж бусдыг болон өөрийгөө үзэн ядсан түүндээ ингээ хангалтгүй мэдрэмжээсээ ер нь болж харилцаанд асар их алдаанууд гаргасан. Жишээ нь нэгнийгээ шүүмжлэх, буулт хийж чадахгүй байх, нэгнийхээ алдаан дээр дөрөөлөх, нэгнийгээ хитрхи хянах гэж үзэх, хитрхи өмчрөхүү байх, хитрхи их өндөр өөрийгөө үнэлэх, нөгөөнийгээ хитрхи доогуур үнэлэх, нөгөөнийгээ бусадтай харьцуулах, үнэнч бус байдал, дээрээс нь баг зэргийн атаархал, нэгнийхээ дээр дор гарах гэсэн одоо тийм яг энэ дээр одоо жишээлбэл энэ хүн одоо нөгөө хүн чин сэтгэлээс ямараад би магадгүй тэр өнөдөр хүртэл юм бүтээсэн гэхэд тэр хүнийхэн дээр гарах гэсэн үг. Нэг иймэрхүү жижиг сажиг янз бүрийн зүйлс нь та хоёрын яг тэр жинхэнэ зүрх сэтгэлээ нэхэд бол маш хаалттайсэн. Тэгээд тэр жинхэнэ хөөрхөн хайр тутам игдүүтэй ч юм уу те тэр зүрх сэтгэлээ ингээд нээх гэж юу нь бол ингээд хоёр ээлжүүлж оролцсон байна. Гэхдээ яг тэр оролцсон үе дээр нь нэгэндээ маш хүчтэй ингээд хаалт тавьсан. Тэгээ энэ хаалтаас нь болоод яг ингээд за дахиж бол ингэж болохгүй мэн гэсэн тийм яг өөрөөсөө бүрэн илэрхийлж чадахгүй нөхцөл байдал руу ер нь бол маш хүчтэй шилжиж орсон гэсэн үг. Тэгээ тухай бүртээ доор нь авах хэрэгтэй байсан ухаарлуудаа та хоёр ерөөсөө авахгүй байсан. Энэ нь ер нь бол алдаанууд ингээд дахин давтагцаар үйл явдал болгон дээр чинь давтагцаар байгаад та хоёрын харилцаанд бол маш юм бүр сэв суулгасан гэж хэлж болно. Нэгэнтэйгээ харилцаад нэгэнтэй итгэхэд
нэгнийгээ сонсоход, нэгнтэйгээ хамт байхад харилцаагаа өргөжлүүлэхэд нэгнийгээ түшгэд бол юм хэцүү, төвөгтэй, дарамттай, бүр сул тал болтлоо ингэж явсан байна. Тэр магадгүй энэ зүйлсээс юуг ойлгож ухаарах хэрэгтэй байгаад байна вэ гэхлээр та өнөөдөр хүртэл үнэхээр одоо супер гахалтай мундаг байсан байж болно. Гэхдээ тэр бүх зүйлс чинь юу ч биш байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд орчлон ертөнцид дахиад маш том давлгаа, дахиад маш том ухаарал, дахиад маш гайхалтай зүйлсийг хэн нэгнээр дамжуулж авчирхад түүнийг хүлээж авч тэр давлгаатай уусаж нэгдэж чадвал танд асар их бэлгийг, асар их одоо өглөх гайхалтай зүйлсийг танд өгч идэг. Гэтэл ингээд өнөөдрийн хүртэл намайг ингэсэн биз дээ. Өнөөдөр хүртэл би юм сурсан. Өнөөдрийн би бол төгсгөн. Өнөөдрийн би бол тулцсан хүн. Өнөөдрийнхоороо би бол цаашдаа амьдрна гэд яг энэ дээрээ зөксөд ахаар нөгөө давлгааг авчирж байгаа хүмүүс танд юм зовлонтой юм шиг, хэцүү юм шиг, тэр хүн л муу хүн юм шиг, тэр хүн л амьдралд чинь орж сонцгүй хүн юм шиг бид нар аашлаад байгаа гэсэн үг. Гэтэл тэр хүндээ биш, тэр давлгаанаас ирж байгаа ухаарах ёстой зүйлээ ухаараагүй байгаа танд учир шалтгаан байгаа гэдэг юусоо ойлгохгүй. Жишээ нь магадгүй явуулах ёстой хүмүүс явж ийн ч юм уу, эсвэл угаасаа л амьдралд учрах ёсгүй байсан хүмүүс гэдэг ч юм уу, эсвэл хортой хүмүүсийг харилцаас хурдан гарах ёстой. Энэ хүн минь амьдралд байх ёсгүй байсан гэх мэтчлэн буруу ойлголтыг жоохон авах гээд байгаа тал байна л гэсэн үг. Гэтэл энэ хүн таны амьдралд байх ёстой байсан, энэ давлгаагаар дамжуулж учрах ёстой байсан ч гэсэн ард нь хоёрын харилцаа асар гоё цэцэглэлт өөрчлөлттэй авчирна. Энийг үзэж байгаа бүр маш цөөн тооны хүмүүс л энэ харилцаанд нэг сүртэй зүйл байгаагүй гэж гараад байгаа хгүй. Бүр дийлэнх нь, бүр ихэнх нь бараг бүгд гэж хэлж болохоор хувьд нь бол энэ харилцаа нь асар их үнцэнтэй, чухал байсан. Гэхдээ тэрийг ингээд юм аарсаар зүйлээр нэгнийгээ өгтгсээр агаад байсан. Гэхдээ хин хиндээ одоо тэр татагдж байгаа тэр дотоо сэтгэл нь бол одоо хүртэл байгаа гэж гарч байна. За өнгөрсөн шарах энэ харилцаанд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг дээр өнгөрсөн шарах гэдэг нь өнгөрсөн хайр дурлалын харилцааны шарах. Нэгдүгээрт маш их итгэлгүй болсон, хоёрдугаарт энэ харилцаанд байгаа таныг одоо жоохон хуурамж, дүр үүсгэх гэж ер нь ол хүргэсэн дээрээс нь би ийм зүйлтэй авахгүй бол хинч намайг тоохгүй, би ийм зүйлийг бүтээхгүй бол хинч намайг гэхгүй, намайг хүмүүс одоо гаднах зүйлээр нь л хардаг гэх мэтчлэн байгаараа хайрлагдмаар байгаа хэрнээ тэгж чадахгүй одоо юм ямар нэгэн зүйлтэй байж иж би ингэн гэсэн тийм их одоо тохиолдол нөлөөллийг өөртөө хүлээд авсан. Эдгээр одоо шархууд нэрхэд энэ харилцаанд цаанаасаа тэр хүн танаас ямар нэгэн зүйл харахад хүргэж гин, цаанаасаа энэ хүн танд итгэхгүй байхад хүргэж гин, цаанаасаа энэ хүн таныг их сэтгэл нь урсгалаараа гарахгүй байхад хүргээд байна гэсэн. Энэ нь яагаад гэвэл таны дотоод нуугдсан шаналал, зүрх сэтгэлийн тэр гүндэх нууц бөөгөөд шарахтай ч холбоотой яг тэр хүний тийм талыг татаад байгаа. Гэхдээ та эдгээр талуудаа хэрвээ засаад өөрчилчих юм бол энэ хүний бас илүү эерэг, тайван, яг үнэн тэр гоё тэр зан чанар сайхан зүйлүүдийг нь харах боломжтой. Яагаад гэхээр хэдий та хоёр маш гоё хөв тавилан гар учирсан байж болох ч гэсэн та хоёрын нэгнийхээ хамгийн муу талуудыг яг одоо ингэж таниад байна. Дээрээс нь худал хуурмаг талуудыг таниад байна. Тэгэхээр гоё, сайхан, эерэг тэ одоо юу гэдгийг тэр хамгийн сайхан талуудыг таних тулд та хоёрт эхлээд өөрсдөөс чинь асар их хичээл зүтгэл, асар их одоо тэр чухал одоо мэдлэг, дотоод сэтгэлийн тэр гүндэх үнэн хэрэгтэй байна гэсэн үг. За тэгээ хамгийн сонирхолтой нэг карт нь та хоёрын хин нь өнгөрсөн дэх харилцаагаа бүр мөсөн дуусгаж чадаагүй хүмүүс байна. Одоо хүртэл холбоотойгаа ч юм уу, эсвэл заримын хувьд энэ харилцаа 3 дахь харилцаа ч юм уу, эсвэл бүр одоо өнгөрсөн хэдийний одоо магадгүй болоод удаж байгаа ч гэсэн тэрнийг харилцааныхаа ямар нэгэн зүйлийг дуусгах болоогүй ч гэдэм үү. Эсвэл сэтгэлээ ингээ бүрэн татаж авч чадаагүй. Тэр нь надад заавал хайртай байх шаардлагагүй. Тэр харилцаагаа бодгоор харамсах зүйлгүй болтлоо дуусгаагүй гэсэн. Тэгэхээр нөгөө өнгөрсөн дэх хүнээ бодох,
тэр одоо хүнтэйгээ харьцуулах ч юм уу, эсвэл тэр харилцаа нь үе бодогдоод байх. Тэр харилцаанаас бүрэн сургамжаа авч чадаагүй, кармын холбоо тасраагүй байх. Өнгөрсөн дэх харилцааныхаа тэр ямар нэгэн одоо тэр зүйлийг хитрхээ их ингэж одоо бодол тавтах, эсвэл харилцаа нэг юм байдаг гэсэн хүчтэй үлгэр аваад ч юм уу. Тэгээ тэр үлгэрээсээ болоод энэ харилцаагаа ингэж урсгалаар явах юм нь хүчээр ингэж бий болох гээд байх сул талууд байна. Тэгээд хинхийнх нь одоо тэр өнгөрсөн дөх эсвэл тэр дуусгаж чадаагүй байгаа харилцаанд хүмүүс нь жоохон хортой хүний мөрчтэй манипуляц хийж чаддаг. Тэгээд дэрэс нь гаднаа энэ хүнийг л алдаж болохгүй юм шиг санагдуулдаг хэрнээ амьдралт чинь юм хүчтэй том сургамж болохоор ирсэн тийм жоохон муугаар хэлэхэд могоо шиг хүмүүс байсан байхгүй өнгөрсөн дэх харилцааны эсвэл дуусгаагүй байгаа харилцааны хүмүүс нь. Тэнгүүд яг одоо энэ таны яриад байгаа бодоод байгаа хүн болохоор тэр шархыг тань ангааж, тэр шархыг тань цэвэрлэж, тэр хорыг өөрөөрөө дамжуулж гаргаж, дээрээс нэргээд та тэр одоо хүнд тусалж ингээ хамтдаа нэгнийгээ маш цагаан цайлганаар ингэж өсгөх хөстэй байтал нөгөө ямар нэгэн тэр нэг цаад хүндэх таны тархиндах сэтгэл дотор байгаа тэр нэг манипуляцаасаа болж энэ харилцаанд яг тийм цэвэр тунгалаг гүн гүнзгий уусаж орж чадахгүй нэгэндээ одоо хүртэл эргэлзээр нэгэндээ одоо хүртэл туушгүй заяасаар нэгийг одоо хүртэл нэг юм ингэчгүй ингүүл ингэчгүй намайг тэгвэл тэгчгүй би хэрвээ юм байл намайг ингэчгүй гэсэн нэг юм хардалт сэрдэлт дээрээс нэг юм өөрийг нь ингээд одоо итгэлийг нь алдчих юм шиг тийм байдлаар хараад байгаа. Тэгээд тэр өмнөх харилцаанд хүмүүстэй нь ер нь та хоёр хинд нэг юм тэр хүмүүсээс л одоо өөр хүн амьдралд чинь хүчтэй гоё хүн байхгүй гэдэг ч юм уу. Нэг юм хүчтэй юм суулгацсан магадгүй аль нэгэнд нь тэрнээс болоод энэ хүнийгээ яг гоё зөв сайхан амьдралд байх ёстой хүн гэдэг тэр 100% хутгуунаар ерөөсөө хүлээж авч чадахгүй байна. Тэгээ энэ хүлээж авч чадахгүй байгаа хэрчим чинь хоёрын амьдралд хинд нэг гэдэг юм бэлэг болж орж ирэх тэр гайхалтай өгдлүүдийг өгч чадахгүй зөвхөн карм, сорилт, одоо шалгуур, тэ нүүр тулах зүйлс гэдэг юм хэцүү зүйлүүдээ л олж хараад байна. Гэхдээ энэ хэцүү зүйлүүдийг одоо туулсан ч хоёрын масар гайхалтай тэр шинэ хувилбар дараагийн эрт нөхцөл бүрийн орчлон ертөнд дээр учир зангилааг олоход хамгийн гол зүйлээ чи эцсийн зөв хүртэл явахад туслах зүйлүүд. Гэхдээ энийг үгэнд хоёр аз жаргалтайгаар хөнгөнөөр гал дүрлцсэн хайраар инэрэнгүй байдлаар туулаж болох байтал нэг нэгэндээ тэр боломжийг өмнөх харилцааны тэр нэг юм сэвэс одоо юм үлдсэн зураас мэдлэхээс болоод ерөөсөө бүрэн өгж нэг нэгэндээ юм гоё аура энерги солилцож чадахгүй зогсон байдалд орчод байна гэсэн үг. Тэгээд зогсон байдлаас юу гарах нь л хоёрын бүр энэ тэргүүний одоо ажиллах хэвээр зүйл. Тэгээд энэ байдлаа бас хитрхи удах нь энэ харилцааг бүр мөсөн дахиж хизээж нийлэхгүй болтол нь тасалж магадгүй юм хүчтэй им холболтон дээр хоёр яг одоо яваад байна. За энэ харилцаанаас юу суралцах ёстой вэ гэдэг дээр нэгдүгээрт таны өөргөө үнэлэмж орчлон ертөнцийн одоо тэр зааг хязгаараас хэтрээд ирэхээрээ энэ орчлон ертөнд танд ирэх шийтгэл болж хуурдаг. Хоёрдугаарт та хэн нэгнийг хайрлаж байгаа бол тэр заавал хариу нэгсэн эсвэл авах ёстой байх шаардлагагүй. Та зүгээр л хэн нэгний чин сэтгэлээсээ хайрлахад аяндаа амьдрал танд өгдөг зүйлсийг байгаагаар нь хүлээж авч сурж иж жинхэнэ хайр ирнэ. Гуравдугаарт өнгө мөнгө одоо гаднах зүйлсээр хитрхи их өөрийгөө болон бусдыг тордож түүгээр харах нь таны одоо жинхэнэ хүчин чадлыг бол гаргаждаггүй байхад хүргэнэ. За тэгээд дээрэс нь таны хувьд та өөрийгөө яаж харж ийн орчлон ертөнц яг тантай тэгж харьцаж яг танд түүнийг өгдөг. Гэхдээ энэ нь маш одоо бодит бөгөөд таны хийсэн бүтээсэнтэй холбоотойгоор давтамж энерги огтлцох хэвээр өөрөө маш муу юм хийдэ хэрнээ би сайхны л хүртэх хэрэгтэй гэх мэтчлэн одоо юм буруу маягаар өөрөө аффирмашн хийжлэхгүй
буруу юм хийсэн бол гэмших сэтгэлтэй, зөв юм хийсэн бол хүртэх эрхтэй гэдгийг ойлгодог. Хамгийн гол нь юу хийн түүнийхээ үр шимийг хүртнэ гэдгийг л маш сайн ойлгож чадвал орчлон ертөнцид танд хүссэн бүхнийг танд өгнө. Таны бүр юм шидэвтдийн илүү шиг байж чадна. Хамгийн гол нь та өдөр тутмын хийж байгаа зүйл, бодож байгаа алхмуудаа зөв болгох хэрэгтэй. Гэхдээ бидний бүр тун ховор тохиолдолд заримдаа яг тэгдэг байсан итгэл үнэмшлээс маань өөр буруу гэж боддог байсан цөөн зүйлс яг бидний явах ёстой замаар чиглэх ёстой зүйлсээр явж болдог. Үнийг хувь заяаны цаглбарын зохицол гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ зохицол гарч ирж энэ тавиланд та хоёр учирч ийм үүрэг даалгавар хийж, ийм хөвзөө бүтээж, ийм зүйлийг ингээд үргэлжлүүлж явнаа. Энэ нь та хоёрын учрах ёстой болцох ёстой шалтгаан. Гэхдээ энэ хоёрыг та хоёр чин зүрх сэтгэлээсээ ойлгож чадвал амжилттай үйл хэрэг бүтэн харин эргэлзэж тэнэлзэж энэ харилцаанд сэвс болгож явбал энэ харилцааг завлантай удаа хугацаанд үргэлжлэх эсвэл хурдан төгсөх энэ зүйлийг нэ. Энэ хоёрын аль нь ч тийм сайн үр дагаварт бол хүрэхгүй. Яагаад гэвэл явах ёстой байсан зүйлсийг та хоёр хүчээр эсвэл ухаангүйгээсээ болж зогсооно гэдэг нь дараагийн орж ирэх хүмүүс асуудлууд өөрөө хэцүү байдаг. Харин биелүүлэх ёстой юм хурдан биелүүлээд энэ харилцааг зогсоох эсвэл цаашдаа үргэлжлүүлэх нь аль нь та хоёрын амьдралыг маш сайхан болгох эсвэл үнэхээр бас дахин үүнээс илүү сайн хүнийг татах ч юм уу. Ер нь юм шагнал маягаар явдаг. Та хоёр өөрсдөө шийдээд хамт биелийг энэ харилцааг илүү бүрэн бүтэн бүх зүйлээр дүүргэж чадах тэр гой сайхан харилцааг орчлон ертөнцид та хоёр бүх зүйлээр нь хангаж бэлгэлдэг ахны. Харилцаа гэдэг чинь өөрөө та хоёрын хинхийнх нь хичээл сэтгэлээр дүүндэг, дөрөөлдөг, үргэлжилдэг, анхаардаг. Тэ ингэж цэцгэлдэг зүйл болохоос биш гаднах зүйлүүд хит дэмжиж та хоёрын бүх зүйлийг удирдах боломжгүй. Тэгэхээр гаднах зүйл бол зөвхөн жижиг нөлөө, та хоёр бол тэр зүгээр нөлөөнөөс уран зориг ч юм уу дотоод хүчээс сэрэх тэрний жижигхэн өдөлтийг аваад урагшлах гол хүмүүс нь бол өөрсдөө гэдгээл дахин санааж сэрж мэдчихэхэн чухал юм аа гэдэг юм ташрамд хөзөр дээр ирсэн саналгыг хэлье гэж бодлоо. Үргэлжлүүлээд тэр танд хайртай байсан уу гэдэг дээр тийм хайртай. За энэ дээр ер нь бол богино хариулт өгөхөд бол хангалттай гэж бодож байна. Яагаад гэдгийг нь бол тайлбарлахгүй өнгөрье. Яагаад гэхээр та хоёрт одоохондоо нэг маш их бодох зүйлсүүд маш их ингэж сэтгэл дотор анхаарч байгаа зүйлсүүд их байгаа учраас энэ дээр бол нэмэлт мэдээлэл шаардлагагүй байх. Энэ хүн бол тэнийг маш хайрладаг, хайрлаж байгаа. Гэхдээ та хоёр өөрсөндөө дүүнэлт хийж энэ харилцаа дээр анхаарах бодох зүйлсүүд бол ялчгүй та хоёрын өөрсдөө чинь бол гол зүйлсүүд байна. Түүнээс биш. Яагаад энэ хүн надад хайртай, энэ хүн яагаад миний бүх зүйлийг хайрладаг, ингээд юунд нь дуртай юм ч юм ингээд хитрхи наривчлаад, детальчлаад ирэхээрээ тэр хүнийг их бүхэл тэр хайрыг ойлгож чадахгүй зөвхөн энэ хүн миний энийг хайрлаж юм байна. Энэ хүн намайг ийм болохоор л ингэдэм байх гэсэн буруу ташаа зүйл рүүгээ хитрхи орох магадaltaй гэдгийг сануулсан харуулах үзэр гарсан. За танд болон тэр хүнд гомдол харуулсал байна уу гэдэг дээр яалчгүй байна. Нэгэнтэй бүр маш гомдсон байна. Тэрнээсээ болж зүрхэн өвдөх ч юм уу эсвэл бүр өөхөх талаар хүртэл ботсон байх бүр магадлал өндөртэй. Тэгээд хоёр нэгнийхээ сэтгэлийг шахлуулах биш, нэгнийхээ сэтгэлийг харин эдгээх үүрэгтэй хүмүүс гэдгээл нэг сайн ойлгож байгаа ч гэсэн хэрэгжүүлж найрлцаа засаж өрөөсөж чадахгүй байна. Тэг яг юунд гомдоод юунд шархлаад байгаа юм бэ гэхлээр нэгэндээ тавьсан нөх хүлээлтээсээ болоод дээрэс нь нэгнийгээ ерөөсөө бас хүлээж чадахгүй байна. Ойлгож чадахгүй байна. Нэгэндээ хичээл зүтгэл гаргаж чадахгүй байна. Гаргалгаагаа олж чадахгүй байна. Тэг хамгийн гол нь ерөөсөө энэ шарах энгийн ингээд жижиг сажиг трама ч вэ нүү эсвэл айдас ч юм уу эсвэл нэг сүртэй асуудал биш болоод үлдэхэр зүйл биш байгаа байхгүй юу? Цааш тийм бүх харилцаа амьдралд чинь юм маш том нөлөөлөл
үзүүлэхээр энэ тэгэхээр энэ нөлөөлөл нь эерэг байлгахыг эсвэл та ангаах хэрэгтэй. Сөрөг байлгаж байнга таныг зовоож таныг дагаасаа гэж хүсчихвэл энэ чигээр нь үлдээх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж хэрэг хүн онцгүй мухай зүйлийг бол хүсэхгүй, хин хиндээ сайхныг өөрөөсөндөө сайхныг хүсэж байгаа учраас энэ байдлаа залруулах хэрэгтэй. Ялангуяа та төрүүлж үйлдэл алхам хийж одоо ингэ хэрэгтэй. Тэгээд та хоёрын нэг тийм ойлголцол буурна. Жишээ нь нэгнийхээ хэлж байгаа үгийг хүлээж авах байдал нь нэг нь илүү зөөлөн, тайван байдлаар хэлээсэй гэж хүсдэг. Жишээ нь одоо уучлалт байлаа гэж бодоход ийм зүйл дээр ингэсэн дуучлаарай. Ийм учраас ингэсэн цаашдаа ийм байхыг хүсэж байна. Ийм байгаа учраас ийм байна. Ингэсэн учраас тэгсэн ингээд учир шалтгаан үйл явдал дараалал нь тодорхой. Дараа нь яах их ингээд бүх үйл явц нь тодорхой зүйлээр дамжуулж нэг нь уучлалт хардаг болвол нөөхөн зүгээр л уучлаарай гэдэг үгийг хэлэх нь өөрөө хамгийн чухал гэж боддог. Өөр илүү үг хэрэггүй гэж боддог ч юм уу нэг юм. Ерхий эцсийн цэгийн зөв боловч үйл явц нь буруу. Эндээсээ болоод ер нь бол яг тэр үйл явцын нийлэмж, тааламж, гол зүйл нь таарахгүй байгаас болж та хоёрт бол багахгүй асуудал, багахгүй үйл ойлголцол, багахгүй одоо юм сэтгэлээ татах хөрөх одоо ийм үйл явцууд ингээд баагаар үргэлжлээд гараад байна. Тэгээ энэ байдал чинь эргэн тойрны амьдрал, өдөр тутмын аж ахуй амьдралд чинь хүртэл нэг таатаагаар бас нөлөөлөхгүй байгаад байна. За энэ харилцааг хамгаалж чадаагүй гол шалтгаан юу вэ гэдэг дээр нэгнийхэн төлөө бай гэсэн тэр хангалттай хүч байхгүй байна хин хинд нь. Өөрсдөөсөө итгэл аваад ч юм ингээ урагшилж болох байтал тэр нэг хангалттай хүчийг ерөөсөө харж түүнийг гаргаж чадахгүй байна. Итгэл нь байгаач итгэл сэтгэл нь байгаач тэр их хүч бодит байдал тэр хүч нь байхгүй гэсэн. Тэгээ тэр хүчийг гаргахын төлөө шаргуу тэр тэмцлийг гаргах шийдвэр бас гарахгүй. Тэгээд дээрэс нь гаднах нөхцөл байдлыг зохицуулах эрч хүч болоод эрч хүч нь байхгүй дээрээс нь сэтгэл зүйн ядаргаа бас маш их байна. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг даван талж чадахгүй мөн одоо гадны нөлөөлөл шийдэх асуудлууд, бодит толгомцсон зүйлс за тэгээд яг ингээд нөө харах үнцөг, бардамнал, эго тэгэл амьдрал дээр өөр ямар хүн байдгийг те нэг тэр нөлөөлөл гэх мэтчлэн хасар олон зүйлээсээ болоод энэ харилцаанд яг үндэ хин жоохон буугаад өгцөн. Зөв цаг ирэхийг хүлээж аваад гэтээ зөв цагийг та өөрөөсөө бүтээнэ гэдгийг нээсэн ойлгож өгөхгүй хитрхэн хувь заяан татгаад байна. Яагаад гэвэл хувь заяаг өнөөдрийн хүртэл хоёр бүтээгээд ингээд бий болгоод тэ яваад тэгээд тэр хувь заяаных нь үр нөлөөг нь өнөөдрийн хүртэлх та хоёрыг өөрчлүүлээд бүтээсэн ч гэсэн одоо яг нөгөө цикл нэргээгээд үр дүн гараад дууссан. Одоо та хоёр дахиж түүнийг бүтээх үе дээр явж идэл үр дүнг нь хүлээгээд байна гэсэн. Бүтээгэж үйж. Тэгэхээр хэрвээ зүгээр л бүтээхийн тэр бүтээгэж үйж бүтээлийнхэн хариуг нь хүлээдэг л ямар нэг мэдээж шийдтэй онцгийн гой зүйл гарахгүй. Хүлээлтээс чинь нулам дагавар байна. Тэгээд харилцаа амш дагавар үнэлтний л гэсэн үг. Тэгэхээр хувь заяа гэдэг нь хоёрын хичээл сэтгэлээс гарсан хариугаа амсах үе. За тэгээд дахиад тэр хичээл сэтгэл түүнийг амсах үе. Эсвэл тэрийг дуусгах үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх үү гэдэг ерөөс нэг юм цикл нь явдаг. Гэтэл хоёр одоо өөрөөсөө энэ харилцаагаа үнэхээр одоо гоё ялах уу, муухай ялах уу, ямар ялах уу гэдгийг шийдэх үе дээрээ зүгээр л даатгачаар энэ өөрөө юм маш онцгүй жинхэнэ юм хурцсэг шиг л асуудал болж үүсэж тойрт гараад байгаа гэсэн үг. За тэг хамгийн сүүлд нь түүнээс танд ирсэн сүүлчийн захаа гэдэг дээр за би хэдийнэ хөөзрүүдээ зэгцлээд утга санааг нь гаргаад юм богино загтал шиг болгож одоо бичгийг хичээсэн. Тэгээд та бүхэнд яг тэр хүн шиг тань хүрч чадах болов гэж итгэж байна. Энэ загтал очих өдрийн минь төхөргий. Энэ загтал очих өдөр бидний харилцааны хамгийн сүүлийн эсвэл бүр цоо шөнөрлөх тэр гарц гаргалгаа шийдвэр
тэр хаалга цоошлогдох эсвэл шинэ хаалга нэгдэх торгон агшин байна гэдэгт итгэж байна. Бүхэл харилцаа өөрийн гэсэн үнцэнтэй байдаг. Бүх зүйл, жижиг зүйл бүр маш агуу зүйл юм шиг хэрнээ. Агуу зүйл бүр энгийн юм шиг. Утга учир нь ойлгодогшгүй энэ хорвогийн эцэс төгсгөлгүй зам дунд би чамайг олсондоо маш баяртай байдаг. Яагаад гэвэл дэлхийн ертөнц маш жижигхэн, энэ амьдрал бидний хийж байгаа зүйл асар жижигхэн. Энэ жижигхэн зүйлс, энэ жижигхэн хийх юмн донд бидний амьдралд бидэрт өөрсдөд маань асар том, асар хүчтэй, асар гайхалтайгаар өрнөдөг. Энэ их жижигхэн юм шиг нэ асар том амьдралын юм. Хизээж мартагдашгүй, хизээж дуусашгүй, хизээж үнэлэгдэхгүй байх аргагүй нэг гоё харилцаа хайрыг надад өгсөнд чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ харилцааны утга учир, үнц нь хайр, гоё сайхан бүхэн элдэг сайхан зүйлс нь ухаарсан ухаарлал нь хэмжээшгүй энерги нь миний амьдрал орж ирээгүй бол миний амьдралыг дүүнгээд хэцүү байх хэмжээний тийм чухал хүн байсан магадгүй цаашдаа байна гэдэгт би найдаж байна. Хүн бүрийн ухаарлал өөр. Бид нар нэг зүйл сонсдогч бүгд өөр зөвхөрлөлсийг ухаарч өөр зүйлсийг боддог. Тиймээс эрэгтэй эмэгтэй хүн гэрлээд хамт байсан хэдийч унтахтаа зүүдэндээ өөр зүүдэлдэг гэдэг. Энэ нь бидний ертөнц, бидний гаднах байдал, бидний үйл явдал, оршин буйны газар боловч сэтгэл нь дотоод ертөнц нь өөр талд чиглэсэн байдаг. Энэ ертөнцөө л хүн өөрөө олж чаддаггүй, учрыг тайлдаггүй. Энэ ертөнцөө чиглүүлж чаддаггүй, захирагддаг. Энэ ертөнцөө таниагүй, бас хөгжүүлээгүй, хариуцлагатай хандаагүй, ойлгож орохыг хүсээгүй учраас бид нар үргэлж хоёр тийшээ салдаг. Тиймээс үүний эцсийн гаргалгаа нь өөрийгөө таньж, өөрийгөө таних явцдаа хэн нэгэнтэй энэ ертөнцөө нэгтгэж, энэ ертөнцөөрөө өөрийгөө танихын хэрээр хоёр ертөнцийг холбох тэр гүүрийг олно гэдэг чухал гэдгийг л ойлголоо. Учир нь нэг талаасаа гүүр байвал энэ өөрөө гүүрийн эц төгсгөлд нэг нь явцсан байх боломжтой. Хин хинэн зэрэг, хин хинэн зөв шийдвэрээр хамтдаа урагшилж ямар нэгэн зүйлд хүрнэ гэдгийг би ойлгосон. Тиймээс энэ харилцааг цаашаа үргэлжлүүлэхэд миний хувьд бэлэн бас гүүрээ барихын тулд өнөөдрийн хүртэл туулсан бүх зүйлээ зориулгаад бэлэн байна. Харин чи бэлэн үү? Чамайг хүндэтгсэн чиний хайртаас. За ингээд хүзрийн мэрийг маань энэ хүрээд дүүрлээ. За одоо харин үргэлжлүүлээд нэмэлтээр ямар сэдвүүд байгаа вэ гэхээр за юунд хүрээнд та хоёр буруу цагтаа учирсан уу, зөв цагтаа учирсан уу? Хоёрын цаглбар юу нь яаж явж байна? Хоёрдугаарт тэр хүн хариуцлагаас цугцсан уу? Ер нь цаашдаа хариуцлага өрөх үү? Гуравдугаарт би яагаад энэ харилцаагаа дуусгахыг хүссэн бэ? Хин хиний нэм шийдвэр гаргахад яг юу нөлөөлсөн бэ? Дөрөвдүгээрт тэр хүн таныг юу гэж хардаг вэ? Энэ харах байдал нь хоёрын харилцаанд хэр нөлөөлдөг вэ? Тавд одоо алхам хийх хэрэгтэй юу? Энэ алхам хоёрын харилцаанд яаж нөлөөлөх вэ? 6-дугаарт чимээгүй өрсөлдөөн зөрчил байсан уу? Энэ харилцаа ер нь зүгээр л энгийн харилцаа мөн үү? 7-дугаарт хоёрт ахин уулзах боломж гарах уу? Гарвал хизээвэ? 8-дугаарт түүний танд зориулсан дуу юу вэ? Таныг бодохоор ямар дуу бодогддог вэ? Яг одоо танд ямар дуу явуулахыг хүсч зүрх сэтгэлээ нэхийг хүсэж байна вэ? Хамгийн сүүлд нь түүний танд хүсэж буй чин сэтгэлийн нандин гүн хүсэл нь юу вэ гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань үргэлжлэнэ. За нэмэлтээ авахал таад маань дээрх зааврын дагуу ороод Alt+ группээсээ нэмэлтээ аваарай.
За хэрвээ та хэд маань өмнө юм уу эсвэл нэмэлтээ авч чадахгүй байвал дотоод тошгон гайхамшиг Facebook пэйж хуудас руу холбогдоод нэмэлтээ аваарай. За тэгээд та нартай маш гоё зүйлийг дахин болгоход дотоод тошгон гайхамшиг нийгэмлэг маань нэгдсэн байгаа. Төлбөртэй болон төлбөргүй нийгэмлэг маань нэгдсэн байгаа. Төлбөртэй дээрч байна, төлбөргүй дээрч байна. Өдөр бүр цоо шин гайхалтай хичээлүүд орж байгаа. Үнгүүдээр өдөр болгоны сургаалт, ярилцлага, зөвлөгөө, нэгнийгээ дэмжсэн, хайрлсан маш гоё нийгэмлэг community үүссэн байгаа. Тэгээ скул дээр явж байгаа та хэд маань скул аппликейшнийг татаад дотоод тошгоо гэж хайж болно. Мөн дээрээс нь дотоод тошгон гайхамшиг пэйж хуудас руу ороод ямар ч постны дор 117 гэж бичвэл нийгэмлэгийн мэдээлэл аваад линк аваад орж болно. За тэгээд дээрэс нь чатаар холбогдсон ч болно. Мөн энэ видеоны тайлбар хэсгээр бас линк авсрах чи. Тэгээд та хэд маш гоё эрэг нэрхтэй яг та хэдийг ойлгодог, та хэдийн ертөнцийн мэдэрдэг, таныг байгаар нь хайрладаг, дэмждэг, урам зориг өгдөг, таныг халан дулаанаар тэрч чадах. Тэр гоё эрэг нэрхтэй үнгүй нийгэмлэгтэй болоод та хэдийг дараагийн түвшинд гаргах төлбөртэй нийгэмлэгтэй орох аль боломжууд та хэдийг хүлээж ийн. Бити хоцроорой, бити хоошлоорой, бити хойшлуулаарай. Хүн тухайн үедээ ухаарчдаггүй бол дараа нь ухаарахад илүү их үн цэнийг, илүү их зүйлийг ямар нэгэн зүйлээрээ төлдөг. Тэгэхээр танд ийм мэдээлэл хүрч ийн гэдэг нь танд хүрэх ёстой байсан мэдээлэл хувь зээний дагуу хүрж байгаа. Нэг баал унахад, нэг аяг унахад хүртэл хувь зээ гэж үздэг. Танд хувь зээний тохиол байгаагүй бол өнөөдрийн мэргийг сонсохгүй, намайг танихгүй ч байх боломж байсан. Тэгэхээр энэ яриа танд хүрж ийн гэдэг нь өөрөө асар их өрөөл, асар их хувь заяа. Тэгэхээр таныг нийгэмлэгтэй урьж ийн. Бидэнтэй яг одоо нэгдэж энэ гайхалтай гэр бүлийн нэг хэсэг болж амьдралаа илүү их эргээр өршлөөсэй гэж хүсэж байна. За тэгээд нэмэлтээр уулзцгаая. Та хэд маань комент хэсэгт дотоод тошгон гайхамшиг нийгэмлэгтэй аз жаргалтайгаар нийлээ гэж гоё батламж бичээрэй. Та хэдийнхээ амьдралд хамгийн сайхан бүхний хүсээрээ үргэлж гэрэлтэн гээгэрх болтугай. За 2 дугаар картыг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдв нь энэ харилцаа яагаад дуусах ёстой байсан бэ? Энэ харилцаа дуусах ёстой байсан нь та хэдийг 4 дахь зурагнаас харж болно, 1 дахь болон 4 дахь зураг буюу нэг нэгэн дээр романтик байж чадаагүй, нэг нэгэндээ цаг гаргаж чадаагүй, орчин нөхцөлийг бүрдүүлж чадаагүй, нэг нэгэндээ найдаж итгэж чадаагүй, нэг нэгнийхэн төлөө ямар нэгэн зүйлийг хийж чадаагүй, нэгнийхэн хэцүү үед гараас нь хатгаж чадаагүй, нэг нэгнийхэн тухтай хүн байж чадаагүй. Тэг хамгийн гол нь нэг нэгнийгээ дотоод чин үнэн сэтгэлийг харж чадаагүй. Тэгээд дээрэс нь хин нь бэлэн биш байсан буюу гаднах төрхөөрөөч бай, дотоод ертөнцөөрөөч бай, ухаарах ёстой зүйлч бай, амьдрал зэгцлэх ёстой асуудлууд ч бай. За тэг хамгийн гол нь сурах ёстой зүйлээ суралцаж чадаагүйгээс болоод та хоёр өөрсдөддөө маш ихтгэлгүй байсан. Тэгэд энэ ихтгэлгүй байдал ер нь бол нэг нэгнээсээ дүүлэх, цаг хугацаа хойшлуулах ер нь бол асар их тэр боломжуудыг устгаж өгөөйсэн. Энэ харилцааны дуусах ёстой бас нэг том шалтгаан нь нэгнийхээ үн цэнийг ерөөсөө ойлгож чадаагүй. Байдгал нэг хүн эсвэл дахиад олдох хүн ер нь энэ хүн хэр чухлын яагаад алдах ёсгүй гэдэг тэр чин үнэнгээ отоо хүртэл олцдоггүй. Энэ харилцаан дээр нэг юм хөнгөн тийм боломж ирээдүг л хараад байна. Зөвхөн нэг боломжтой техник гэтэл энэ харилцаан дээр ямар дээд түвшний, ямар гайхалтай, ямар юр бусын зүйл явагдаад байгааг ерөөсөө нэг л ойлгож чадахгүй байна. Тэгээ энэ харилцаан дээр хин хинийх нь цаан чанарын доголдол гэдэг карт буусан магадгүй нэг нэгэндээ тийм нэг харилцах учраа олоогүй, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, за мөн дээрээс нь гэр бүлийн асуудал нөлөө ихтэй. Тэгээд нэг юм эргэн тойрон гэр бүл эсвэл амьдралын явц
Эсвэл ойрын үед ухаарлаасаа болоод нэгтэй харилцаа нь маш хүндий. Эсвэл нэг тийм холбогдох хөстэй тэр нэг юм эвлүүлдэг тоглоом шиг зүйл нэвлэгдэж юусоо хөхгүй байсан эвлүүлэхийг, засахыг, эсвэл шинээр бүтээхийг, эсвэл бүр өөртөө түүний зохиохыг ч хүсээгүй, дүрмийг өөрчлөхийг ч нэг бодоогүй гэсэн үг. Та хоёр ер нь л нэг нэгэнд хангалттай хичээл зүтгэл гаргадаггүй хүмүүс байгаа. 100% заримдаа бүр 100-аас ч илүү хичээе гэдэг сэтэл хүнд байдаг байхад та хоёр нэгэнд нэг хэвэл гаргасан үг юм. Тэгээд бодох нь их, санах нь их, эргэлзэх нь их, тэнэгэлзэх нь их ийм хүмүүс. Магадгүй оюуны өндөр ачаалттай ч юм уу, эсвэл их зүйл боддог, эсвэл өндөр өгөгдөлтэй, эсвэл ямар нэгэн зүйлийг хийхдээ дандаа нэг үр шим ашиг их өндөр зүйлийг харж хийдгээс болоод энэ харилцаандаа ч гэсэн хитрхи их одоо юм энэ харилцаа ингүүл явах тэгвэл явах гэдэг нэг юм болгож одоо нэг юм заавал нэг үр дүнд хүрэх гэсэн үйл явцад ерөөсөө итгэх гэсэн үг. Хитрхи бодит байдлыг харсан хитрхи их одоо юм бүтэж болох юм аналитик одоо нэг тийм за хэрвээ энийг хийвэл тэд 2 дээр 2-ын нэмбэл 4 ч юм яг нэм байж болох тийм үнэн дээрээс нь тооцоололтой зүйл хүсэдсэн гэх юм уу. Гэтэл хайр гэдэг өөрөө 2 дээр 2-ын нэмээд 10 байж болно. Эсвэл тэ гинтийн зүйлс учирч болно. Ер нь л тэр нэг ирж байгаа зүйлсийг байгаар нь хүлээж авч тэрэнд нэгдэж уусаж жаргалтай бол жаргалын дээр ч хэцүү бол хэцүүг нь туулж яг одоогийн үед та хоёр тэгэх хэрэгтэй байна. Магадгүй дараа нь тэр нэг маш их бодох, суурших одоо тэр юу гэдгийг инженеэр хэлвэл нэг янз бүрийн санаагаа ингэж гаргаж энэ харилцаагаа авч явж болно. Гэхдээ одоо тийм цаг нь биш байхад тийм нэг юм байхсгүй зүйлэл гаргаад байна гэсэн үг. Хитрхи их бодоод, хитрхи их төвлөрөөд тэр гой мөчүүдээ алдаад байгаа юм уу? Тэгээд хоёрын үед цаг хугацаа яваад байна. Энэ уг нь хоёрын хин хинийхээ над жаргалтай байж, хин хинийх нь их дэшээ одоо ориглон өсөж хөгжиж явах. Тэгээд тэр нэг юм хайрыг, гой сайхан зүйлийг мэдэрч явах цаг хугацаа байдал ингэж дэмий ингэж өөдхүүлж мундаг хүн шиг царай гаргаж суусаар байтал цаг хугацаа чинь явж гин эргээгээд дурсах зүйлгүй алдсан ч өө тэгжиж иглээгээд инээгээд догтлох зүйлгүй өнгөрснөө хараад баярлах зүйлгүй талархах зүйлгүй дурсах дурсамжгүй болгоод байна. Ер нь хоёрын харилцааны нэг нөөжл хамгийн том дурсамжит харилцаа гэж нэг үгээр дүгнвэл тийм карт гарч байгаа байхгүй юу? Асар их дурсамжийг бүтээхээр ирсэн ямар ч нөхцөл байдалд байсан юу ч тохиосон бай. Гэтэл тэр дурсамжийг та хоёр нэгэндээ өгч чадахгүй яагаад вэ? Тэгэхээр та хоёр бүрэн шийдвэр гаргаж чадахгүйгаас болоод орчлон ертөнцид та хоёрт тохирсон зам ихгүй. Та хоёрт өөртөө эргэлзээтэй асар их саад бортоныг 9 жир юм авуулаад тахаар та хоёрт юу өгөх нь тодорхойгүй та хоёрын замыг ингээд хүснээрээ ингээд аваачаад байгаа гэсэн. Бүх та хоёрт нөлөөлж болох хүчин зүйлүүд та хоёр бүрэн шийдээ түүнийхээ төлөө бат зогсоод одоо орчлон ертөнцид та хоёр эсрэг байсан ч та хоёр нэгнийхээ төлөө байгаад бүх зүйл болж чадахгүй байсан ч боломжтой талын ингээд тэр 0-100-ны хичнээн 1100-ны юу гэдгийг түүнд итгэж найдаж чадвал тэгж чадахгүй байгаа тань л да. Тэгж чадчихвал хоёрын амьдралд үнэхээр их өөрчлөлт, хувьсэлт тэр жинхэнэ гахалтай үйл явц болж та хоёр үүгээрээ магадгүй зөвхөн энэ амьдралд төдөггүй ирэх насандаа хүртэл хүний амьдралаар амьдрахад дүүрэн байсан гэж бодох хэмжээнд тэр дурсамжтай гахалтай үнцэнтэй цаг хугацаагаа авч жаргаж чадахгүй дэмий өнгөрүүлээд байна гэсэн үг. За та хоёрын байнгын тавтагцаар байсныг алдаа юу вэ гэд
дараагийн сэдв рүү орохоор нэг нэгнийхэн төлөө ерөөсөө тэмцэж чадаагүй. Нэг нэгнийхэн талд байх хэрэгтэй байж чадаагүй. Нэг нэгнийгээ урамшуулж, нэг нэгнийгээ тэтгэх хэрэгтэй үедээ тэтгэж чадаагүй. Ер нь л нэг нэгнийгээ яг тэр хайрлах хэрэгтэй хайраар хайрлаж чадаагүй. Хоёрт бүх зүйл нь хахад тэр байгаа зүйлээ ашиглаж чадаагүй. Хэтэрхий харамж, хэтэрхий хайн ганцсан. Тэ хамгийн бас нэг чухал зүйлүүдийн нэг нь ийм байх ёстой гэсэн тэр их цензур шалгуур нь ихсэн. Хүн ямар нэгэн зүйлийг ингээ эргээд бодоход энэ хүн надаа ингэдэг нь их таалагддаг байсан. Ийм болохоор энэ харилцаа үнцэнтэй байсан. Тэгэл одоо магадгүй харилцаа өрүүлжлэхгүй байсан ч гэсэн хин нэгийг дурсаж бодоход ийм тулаан мэдрэмж оргилж орж ирэх нь амьдралын үнэт туршлага, үнэт зүйлс болж үлддэг тийм. Жишээ нь хин нэг ингээд санахад тэр хүн надад өглөө болгон маш урт гоё мессеж явуулдаг байсан. Тэр хүн гоё миний гарыг ятгаад яг германд тэгээд ингээд алхахдаг нь гоёсэн. Намайг уурлахад одоо тэр хүн миний өнөөс үнэхээр тэмцдэг байсан. Миний хүсэж байгаа зүйлийг үргэлж надаас сууж, үргэлж намайг сонирхож, түүний дагуу бүгдийг хийдэг байсан. Тэр хүний надад гаргаж байгаа хандлага нь өөрх нь эгог давааг ингээд хамгийн ээлдэг найрсаг. Тэр зөв хүний хандлагаар надтай харьцдаг байсан. Тэр хүн миний төлөө үргэлж шин зүйлсийг сууж туршдаг байсан. Тэр хүн миний төлөө зөв хүн байсан. Надтай байхдаа цаг хугацаагаа маш зөв зохицуулж уян хатан байж чаддаг байсан. Гэх мэтчлээ ингээд хин нэг бодоход яг туршлага гэх юм уу? Тэр хүний үнэлэх үнэлэмж нь эргээгээд нэг таныг үнэлэх үнэлэмж, таны амьдралаа харах тэр нэг юм тод гэрэл басан тэр хэсгийг л одоо нэгэндээ өгч чадаагүй. Тэр гол поинтыг ийм хүн байсан гэхдээ яг юу болсон мэддэхгүй те нэг юм аар сархан л өнгөрөөд байсан гэсэн үг. Сэтгэл нь том байгаад байдаг. Үйлдэл авсан яг ста юу ч болсон хамаагүй гэл уртгаа харсан зүйлд хойш төрөөсөө байгаагүй. Тэгээ нэг юм хуурамч төгсөл байдал биендээ өгөөд зүгээр л нэг юм энгийн хуурамч тохио ингээд нэгнийгаа бүрхснээс болоод тэр нэг юм жинхэнэ үнэт чамин чанараа тоо хоёр өнөөдрийн хүртэл ингээд алдаад ирсэн. Энэ алдаа нь олон дахин давтагцаар байгаад энэ харилцааны жинхэнэ мөн чанар үн цэнийг бүр устгацсан байна. Та хоёр бусад амьдралын зүйлсүүдээ ингээ алдагдахаар нь маш хурдан засаад бариад ингээ дэш өсгөөд явдаг шигээ яг энэ харилцаандаа ч гэсэн хэрэгтэй. Яг үхэн энэ харилцаа чинь тийм үн цэнийг утга учиргүй харилцаа ерөөсөө биш. Маш үн цэнтэй утга учиртай яг одоо хамгийн чухал зүйл чинь байхад хитрхээ хойшлуулад чухал биш гэж авч үзээд энэ харилцааныхаа одоо тэр оршихуй ертөнцөөс өгсөн утга учир үн цэн мөн чанарыг ойлгохгүй тэр нэгэнд ач холбогдлохгүй байгаа чинь маш буруу байгаад байна гэсэн үг. За өнгөрсөн шарахын харилцаанд яаж нөлөөлсөн бэ гэдэг дээр өнгөрсөн шарах ялангуяа таны хувьд бол маш юм эмзэг тэг өөрөө бүрэн илэрхийлж чадахгүй, бүрэн хүнд итгэж чадахгүй болгосон байна. А нөгөө нэг чинь хувьд ямар нэг харилцаанд одоо мөрөө тавих гэх юм уу, ямар нэгэн зүйлийг амлах иймэрхүү зүйл дээр илүү жоохон хойшоо суудаг болсон байна. Нэг амлалт төхөө байлж, хүнд найдахаа байлж, хүнд итгэхээ байлж, дээрэс нь одоо хүний төлөө би ийм хийн гэдэг байдал нь илүү шин чанараа алдаад энэ хүн миний төлөө юу хийж чадах юм, энэ хүн надаа юу хийж чадах юм гэх мэтчлэн илүү өөрлөгөө ер нь бол чиглэж эхэлсэн. Таны хувьд болохоор надад юу байгаа лээ? Энэ хүн намайг юутай ээжж үнэлэх вүлээ? Би юугаар өөрийгөө бүтээх ёстой вэ гэх мэтчлэн хитрхи одоо ийм өөрийгөө гаднах нөхцөл байдлаараа үнэлүүлэхэд ер нь бол хүрсэн байна. Тэгээд хин хинийх нь хувьд одоо яг өнгөрсөн харилцаанд шарах бол та хоёрыг юм маш одоо нэг талаараа доктортой боловч нөгөө талаараа их хоошоо суудаг, юмд их төтгэлцдэг. Тэгээ юмнаас одоо ийм хитрхи хааширлах,
хитрхи юмд ингэж оролцоо байлаа, хитрхи өөргөө тусгаарлах ч юм уу юм болгосон. Тэгээд нэг одоо буруу алхам хийхээрээ тэрийг ингээд эцсийн тултал зөвтгөж санаа амардаг ч юм уу нэг юм өөрхөн зөв болгож ийж энэ харилцаанд ялна гэсэн нэг юм буруу эго бас тодорхой хэмжээнд суулсан. За тэгээд яг уу одоо юу гэдгийг найз нөхөд ийм хүмүүсийн үг заримдаа буураадаг, заримдаа зөв байдаг гэдгийг ойлгосон хэрнээсээ л та хоёрын хувьд яг одоо хүртэл өнгөрсөн харилцааны чинь эргэн тойронд байсан хүмүүс одоо ч та хоёрт нөлөөсөөр байна. Одоо ч та хоёрын амьдралыг одоо шийдэх гэж оролдож чинь шууд болон шууд бус харгаар тэгэхээр уг нь бол өнгөрсөн харилцаанаас та хоёр энийг одоо сургамж аваад одоо эргэн тойрны хүмүүсээс илүү хин нь өөр өөртөө сонсож яг тэр гол нөхцөл байдалд байгаа хоёр хүн та өөрөө мэрэгэн шийдвэр гаргаж болох хоёр хүн нь та өөрөө та хоёр л өөрөө өөрсдөө ажиллах хэрэгтэй гэдгийг бүрэн ухаараагүй гадны янз бүрийн мэдээлэл тэгээд дээрэс нь одоо ингээд өөр хүмүүсийн үг, өөр хүмүүсийн нөлөөллийг хэтэрхийх аваад энэ харилцаандаа ингэж одоо яг хэтэрхий буруу алхамууд хийх гээд байна гэх юм уу. Тэгээ энэ нь бол яг та хоёрын өнгөрсөн харилцааны уг нь бол сургамж байх хэрэгтэй байсан. Гэтэл энэ сургамжаа бол та хоёр аваагүй, энэ алдааг яг байгаа чигээр нь оруулаад ирсэн. За тэгээд дээрэс нь яг ийм нэг нэгнийхээ харах үнцгөө ерөөсөө өмнө та хоёр хин энэ харилцаан дээр их одоо өөрчлөлт байсан. Чи юм хүн байсан юм уу? Чи тэгдэг байсан юм уу гэх мэтчлэн хүний байгаагаар нь хүлээж авч чадахгүй. Дээрээс нь хин нэгэнд одоо хүн таалагдана гэдэг нь маш өндөр хэмжээний шалгуур одоо юу гэдгийг нөгөө талаараа юм догтлол дүүрэн төсөөл дүүрэн байгаа. А нөгөө талд ч гэсэн нөгөө хүнд өөрөө муугаа харуулахгүй юмсан, сайн сайхан харуулах юмсан, зөвхөн гоё л харуулах юмсан гэд ямар нэгэн харилцаа хөвчлэн маш юм өндөр одоо ранкас эхэлдэг болвол энэ байдал маань өөрөө яванда хин хэнэн сул талаа харуулахад нөгөө хүнийх нь хариу үйлдэл ямар байна те ингээд гих мэдчлэн тэр нөгөө өндөр тавьсан юм чи ингээд багаар одоо танигдаж эхлэн. Гэхдээ тэрийг таниад хүлээн зөвшөөрөлийн цааш өсдөг болохоос биш хүлээн зөвшөөрөхгүй байхаар энэ өөрөө нурдаг гэдгийг ерөөсөй ойлгоогүй байна. Одоо хүртэл тэгээд энэ харилцаандаар ч гэсэн яг тэр байдал ер нь давтагдах гад байна. Тэгэхээр нэгдүгээрт маш өндөр хүлээл тавих байх хэрэгтэй. Тухайн байгаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ алдаа дутагдлал хамтдаа хичээх хэрэгтэй тийм ээ. Одоо би угаасаа л юм хүн гэд байгаад ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хичээдэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт нэгнийхээ муу талыг таньсан ч гэсэн хариу үйлдэл чинь маш юм тайван доктортой байж сурах хэрэгтэй. За тэгээд нөгөө хүн маань ч гэсэн буруу талаа таниулсан бол уучлалт гуйх юм уу эсвэл ярилцах юм уу тэр тал дээр яах вэ гэд хамтдаа тэрийг ганцсах тал дээр анхаардаг буюу хин хинэн хүлцэнгүү тайван байж ич харилцаа тань илүү тайван доктортойгоор урагшилж чадна гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Та хоёрын хувьд энийгээ ерөөсөө ойлгож чадахгүй байгаа учраас зөвхөн энэ харилцаа төдийгүй магадгүй дараагийн харилцаа гэсэн ч энэ бүр ингээ кармын түвшний одоо юм үйлдэл одоо хоёрын хин хэнийг нь ялангуяа таны дотроос чинь ингээ шарсан, сорьсон зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс тас хэтэрхий өндөр хүлээл тавихаа болох хэрэгтэй. Өөрөө бас хүмүүст хүлээлт үүсгэхэ байх хэрэгтэй. Хэтэрхий хүмүүст ингээ хүлээлт үүсгэчихээр таныг маш өндрөөр үнэлээд тэр байдал чинь ингээд хүмүүсийг таныг дараа нь ийм хүн байсан юм байна штэ гэдэг юм доогуур үнэлгээ, доогуур юм сэтгэлэн доошоо унах ч юм уу ийм хандлагыг төрүүлээд тэгэхээр яг байгаагаараа байх. Тэгээд алдаа дутагдал дээр ажиллаж сурах гэдэг ийм тэнцвэр шугамыг бол авах хэрэгтэй. Мэдээж хэрэг өөрийгөө бүтээхийн тулд тэр бүтээх төвшөндөө өөрийгөө ингэж харуулж үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь хитэдээ дэвэл өөр асуудал болж байгаа гэдгийг ажиглаад хизээ би тийм байвал магадгүй хин нэгэн дурам зориг эсвэл өөр дурам зориг болох уу. Харин бусад үед би яавал зүгээр ах уу яавал энгийн үед ч гэсэн хүмүүс таныг хайрлж энгийнийх чинь ч гэсэн хүлээн зөвшөөрж иж одоо ямар нэг амьдрал дээр илүү та тайван байх байхгүй. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарч өгвөл хоёрын харилцаан дээр ч гэсэн маш том эерэг өөрчлөлтүүд бол гарч болох нэ. За энэ харилцаанаас юу сурах хэрэгтэй вэ гэдэг дээр энэ харилцаанаас бол та хоёрын хувьд танаас ч нөгөөний чинь хувьд бүх зүйл өөрөө дарааллын дагуу болдог. Бүх зүйл болох ёстой зүйлийн дагуу болдог. Тийм учраас ямар нэгэн зүйл төр хитрхи хүн дээр хүлээж авах эсвэл ингээд одоо тийм ингээл амьдрал утга болж байгаа юм шиг ингээл амьдрал сүрчих юм шиг ч юм уу. Тийм байдлаа ер нь бол болох хэрэгтэй гэдгийг сануулж байна. Яг тэгэхээр амьдрал бол маш том донслогоо төвчрөн маш тайван байдлыг төвчрөн янз бүр болно. Тэр бүр дээр ингээд өөрийгөө зохион байгуулж сурна гэдэг зүйл бол хоёрын хувьд маш чухал.
Өнөөдрийн хүртэл ялангуяа та хоёр өөрсдөө би мөн хэрж чаддаг энэ дэр мэддэг гэдэг байсан зүйлүүд дээрээ маск авч хайсан өөрийгөө харсан таньсан ийм үйл явцууд ер нь бол их болсон байх магадлалтай. Энэ нь өөрөө бас тийм одоо муу зүйл бол биш ээ. Энэ бол байж болох энгийн зүйл. Гол нь энэ зүйлүүдийг ингээд маш юм цавлгаагүй сэтгэл санаа унахгүй тэгээд хоёрын хувьд харилцаа одоо жишээ нь болвол зайрсан хүчмөр санагдаад ч юм уу те ингээл нэг юм эсвэл нэг хийж жаргалтай хараа тэнгэрт болж гад ч юм уу ийм байдал байж болохгүй мэдээж догтлол хайр одоо тийм юм байна. Гэхдээ тэрнийхээ нөгөө тунганд харуулахын тулд өдөр тутмын алхам харилцаа өдөр тутмын хичээл зүтгэл тэнцвэрээ авч явж тийг нь огт харилцаагүй байхаар мэдээж тэр хэцүү байдал үргэлжлэх гэдэг гинт харилцаа үсгээр л дэше олчих гол нөгөө нэг яалчгүй хоёрын тэр харилцааны ритм өнгө чанар дээр дөрүүлсэн тойрны сэтгэл зүй үүсээд байна. Гэхдээ ийм сэтгэл зүй үүссэн ч гэсэн энэ сэтгэл зүйг ингэж өндөр байлгахын тулд хоёрын ихтгэл үнэмшил ямар ах хэвтэй, хоёрын зүрх сэтгэл ямар ах хэвтэй, юунд үгүй гэж хэлэх, юунд заа гэж хэлхийн гих мэтчлэн энэ нэг юм харилцааны зөв уурсгал танаас гарах инстинктийг зөв тийшин чиглүүлэх өөрийнхөө дуу хоолойг сонсоод тэрийг тархиараа боловсруулаад зөв гарах гэх мэтчлэн ер нь бол ийм маш зөв тал руугаа аливаа зүйл ингэж чиглэж иж энэ харилцаанаас хоёрыг их юм сурахаар байна. Тэгээд гоо зүй урлаг буюу энэ амьдралд одоо тэр гоо зүй урлаг талдаа маш өөрчлөгдөхөр байна. Бизнес тал дээр ч гэсэн маш өөрчлөгдөхөр. Ер нь тоо хоёр нэг юм нэгэндээ мөнгөний урсгалыг нээж өгөх, маш их сорилт тавьж өгөх, тэр сорилтыг даван туулсан ур чадвараараа мөнгө олох амьдралдаа эрч хүч азамжилт олох ч юм уу тийм зүйлүүдийг ер нь нэгнээсээ сурч ойлгохоор ирсэн хүмүүс аахгүй. Гэхдээ нэг хоёр заавалнтай эхлэлгүйгээр аз жаргалтай эерэг байдлаар нэгэндээ өгөх боломжтой байгаа учраас энэн дээр хин хянан илүү нухацтай зөв хандаж чадвал тэр ухаарлыг илүү таатайгаар урт хугацаанд авч чадна гэсэн үг. За тэр танд хайртай байсан уу гэдэг дээр энэ хүн бол ялчгүй танд хайртай ер нь бол байсан гэж хэлэхээс ч илүү байгаа. Цаашдаач байна. Гэхдээ энэ хүн сэтгэлээ бүрэн ойлгож ямар нэгэн шийдвэрийг бүрэн гаргаж чадахгүй байгаа. Бүрэн ойлгоно гэдэг нь танд хайртай гэдгийг мэдэрч байгаа ч гэсэн танаас ирэх тэр хайрыг хүлээж авч чадахгүйгээс болоод өөрийгөө хаагаад байгаа гэх юм уу өөрийгөө түтгэлзүүлээд байгаа. Энэ хүн надад ийм хангалттай хэмжээний хүчин чармайлт гарахгүй байхад би энэ хүнд ингээд одоо тэр илүү гаргаад яхан бэ ч гэдэг юм ингээд нэг юм жоохон хоошоо суусан гунгайстай нэг ингэж халахм хийхгүй өөрийнхөө сэтгэлийг өөртөө хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй илүү уурдах ажилтаа уурдах хийх юмнуудад анхаарсан тэгээд илүү угаасаа одоо эргэн тойронд хоёрын хинхнийхэн хувьд асуудал проблем байгаа учраас тэрийг айлуу засах дээр төвлөрөөд нэг нэгэндээ бодох нэг нэгэндээ өгөх тэр цаг хугацаагаа өөрөөсөө жоохон харамлах гад байгаа юм нөхцөл байдал шинжтэй байна. Энэ байдал яг нэг талаараа хоёрт эрэг нөлөө ч юм уу эсвэл юм доктортай байдал за тэгээд юм гой сайхан зүйлсийг ингээд өгж болох ч гэсэн нөгөө талаараа байнгын ингээд байвал зөвхөн харилцаа төдийгүй цаашдаа харилцаан дээр ч гэсэн өөртөө нээж нөө хайр дурлалын тэр гоё сайхан эрэг мөн чанаруудыг мэдэрч чадахгүй тэр хайраас авдаг тэр ирчмийг авч чадахгүй зүгээр л нэг юм робот шиг зүгээр л нэг юм хиймэл оюун хүн шиг зүрх сэтгэл хүн шиг өөртөө болгож програмчлах гэдэг байхгүй. Тэгэхээр цаашдаа хэдийн мөнгө олсон ч бай, ямар ч амжилт хүсэн ч бай, юунаас ч таашаал авч юунаас сайхан бүхнийг мэдрэхэ болчихно. Тэгэхээр хайр гэдэг зүйл чи өөрөө энэ одоо гой сайхан бүхнийг тэтгэж дэмжиж идэг маш гой мэдрэмж авч идэг хамгийн эцсийн тулгцыг шүү дээ те бид нар мөнгө төрөг ажил амжилттай болж гой сайхан гэр бүлтэй болох ч юм уу ер нь л эцэц тэр гой мэдрэмжийг авахгүй ч амьдарч байгаа гэтэл та хоёрын мэдрэмжээ авахаас айгаад байна гэдэг нь өөрөө хоёрын хувьд ингээ асар том хаалт асар том юм буруу одоо чиглэсэн үйл хөдлөл сэтгэл хөдлөл болох гээд байна. Тэгэхээр мэдрэх зүйлээ мэдрээд гол мэдэрч байгаа зүйлдээ тэнцвэртэй хандаа явуул та хоёрын хувьд бол асуудал байхгүй. Тэгээ тэр хүний хувьд ч гэсэн зүрх сэтгэлдээ эргэлзэх шаардлагагүй болох хэмжээний та ч гэсэн өөрөө тэрэндээ эргэлзэж эсвэл мэдсэн ч гэсэн тэрнийг гарахгүй бай гэдэг юм хатуу шийдвэрийг өгч өөрөөсөө зүрх сэтгэлийг хаахгүй байгаасаа гэж хүсэж байна. Зүрх сэтгэл чи юу мэдэрч ийн түүнийг байгаагаар нь зүгээр л чөлөөтэй урсгаж сурах хэрэгтэй шүү гэдгийг мөн хэлхэн зүйтэй хаа. За танд олон тэр хүнд гомдол харуулсал байна уу гэдэг дээр за ер нь бол байна. Тэгээд ялчгүй нэг нэгэндээ ингээд их хүлээл тавиад ингээд за энэ их байх за энэ дээр ингэх байх гэдэг нэг юм харж исэн үйлдэлтүүдээр нь хүлээж исэн хариулт байгаагүй учраас тэрэн дээр гомдсон тэгээд дээрээс нь
нэг нэгэндээ хангалттай хэмжээний хичээл зүтгэл зориулт гаргаагүй, нэг нэгнийхээ ирээдүйг ингээд яг цогц маш гоёор төсөөлж чадаагүй, төсөөлсөн ч тэрнийхэн төлөө байж чадаагүй, амлалт төгссөн ч амлалтандаа байж чадаагүй, хангалттай хэмжээний амлалт өгч чадаагүй, хэрэгтэй үед нь хин нэгнийхээ дэргэд нь байж чадаагүй, нэг нэгнийхээ мөрөөдөл зорилго бүх зүйл нь байгаар нь хүлээн зөвшөөрч чадаагүй, тэр хүнийг дэмжиж чадаагүй ч юм ингээд асар олон зүйлүүд бол хоёрт байна. Хоёрын хувьд харилцаа тэг ингээд дурт байна уу, богино байна уу, их байна уу, бага байна уу, яаж юрнсан хамаагүй нэг нэгнийхээ хайрлагаас илүү гомдол харуулсан их байна. Харуулсал гэдэг нь магадгүй хийж чадаагүй зүйлс, амттай хийхийг хүссэн зүйлсүүдээ хийж чадаагүй ч юм уу, энэ үед ингэх байсан даа гэж бодсон, бодлогоширсан зүйлс, засахыг хүсэж байгаа зүйлс, ирээдүйд хийхийг зорж байгаа зүйлс, одоо хийхийг хүсэж байгаа зүйлс гэдэг ер нь бол хоёрт ингээд асар их юмнууд ингээд овоорцсон, асар их юмнууд хоёрт ингээд одоо бий болцсон байхгүй. Тэгэхээр энэ дээрээ та хоёрыг алчихгүй уг нь ойлгоод энийгээ сайхан мэдрээд явуулах нь явуулаад хүлээж авах нь аваад ингээд явчвал та хоёрын хэвд илүү тайван амгалан тэгээд агцтай урагштай одоо ийм үйл процессуд болохоор юм. За энэ харилцааг хамгаалж чадаагүй гол шалтгаан юу гэдэг дээр энэ харилцаан дээр ерөөсөө л та хоёрын амьдралын нэг юм баримтлал зарчим маш их зөрөөд байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт та хоёрын яг нэг нэгэндээ өөрсдөө илэрхийлэх арга барил маш буруу байна. Тэгээд сэтгэл тутмаг байдал, зориг тутмаг байдал ёстой гал дундуурч орё гэсэн тийм бас юм нэхийн хинтэн байхгүй байна. Маш их эго суусан байна. Тэг ингээ за ингээ болох ёстой болдгорол боломж гэдэг юм уу? Хайр дурлал гэдэг чи өөрөө заримдаа амиа хөөсч бусдахгүй хэмжээнд ч юм уу тэнийг юм дүүрэлцсэн, асан, урсгал ус шүү үедээ урсан, зүгээр л нэгцэн урсж байгаа үедээ юунд санаа зовхгүйгээр урсах, асж байгаа үедээ улам асах ч юм уу ингээд юм. Заримдаа тийм чимэглүүр юм хэрэгтэй байдаг. Тэр эргээгээд бодоход энэ хүн намайг ингэж хайрлт юм байна, энэ хүмүүний төлөө ингэдэм юм байна гэдэг тэр насан туршдын мартагдахгүй гой зүйлийг үүсгдэг. Хитрхи хэл хязгаар тавиад бүр хитрхи эгороод хитрхи бие-биегээд хитрхи ингээд дахан эсэргээрээ тэр мэдрэмжийг авч чадаагүйс болоод хитрхи өөртөө хараас нэг гүйлэх гээд ч юм уу. Ийм байдал доктортай харилцаа, доктортай харилцаагаа хамгаалж авч чадах юм уу хоёрт үлдээхгүй. Тэгээ энэ бол хоёрын хамгийн том алдаа болж нэг нэгнийгээ хамгаалж чадахгүй, нэг нэгнийхээ төлөө байж чадахгүй тэр нэг гол хүчин зүйл болсон байна. Тэгээд мөн дээрээс нэг нэгнийхээ одоо төлөө суралцааш нэг нэгнийхээ зөвхөн тэр хүний гэлтгүү тэр хүний зүйлсийг хамгаалж чадаагүй. Тэр хүний үнэт зүйлсийг, тэр хүний хайрладаг зүйлсийг хин хинийхээ ингээд тэр нэг юм маш нандиндаг зүйлсийг хамгаалж чадаагүй. Тэг хамгийн гол зүйл нь тэр хүний оршихуй, тэр хүний ертөнц, тэр хүний амьдардаг орчинж гэнэ үү, тэр хүний үг үйлдэл гэнэ үү, тэр зүйлүүдийг ингээд нэг шүтгэрээ учиргүй биширчүүдэд нэг муулахаараа ингээд голтой хортол ингээд муулах гад ч юм нэг юм тэнцвэргүй байдал. Нөгөө ууганд хоёр ингээд биширч үтээд ингээд ахын оронд ууг нь нэгнтэйгээ уусаад авах зүйлээ аваад солих зүйлээ аваад ингээд арга биелгэн тэнцвэрчээд явах хэрэгтэй байдал тэгээгүй. Тэгээ энэ байдал нь та хоёрыг маш их зөрчилдөөнд үүсгэсэн, зөрчлөө засаж чадаагүй, өөртөөхөө эгог дарж чадаагүй энэ харилцаагаа хамгаалж чадаагүй. Дээрээс нь мэдээж гадны нөлөөллүүд бол байна. Гадны нөлөөллүүдийн эсрэг бодолж бай үг үйлдэл алийг хийж чадаагүй. Улам бие-биесээ холдсон тиймээс энэ харилцааг одоо хамгаалж чадаагүй бас маш том нэгэн хүчин зүйл болсон байна. За хамгийн сүүлд нь түүнээс танд ирсэн сүлжийн захаа гэсэн сэдвтэй. За тэгээд ерөөдөө бол хэдийний хүзрүүдээ гаргаад утга зүйд нь оруулах га захаа шиг болох гээд хичээгээд бичсэн байгаа. Тэгээд үүнийг яг тухайн хүн танд хүргэж агаар одоо хүргэхийг хичээе зорё. За тэгээд сайн уу үзэгсэлэнт минь чиний бүх зүйлийг, чиний бүхий л амьдралыг гаднах үзэмж, бие, сэтгэл, зүнс, энэ өнөөдрийн хүртэл амьдэрсэн зүйлс, оюун ухаан, үн цэн, ошин буй гэд бүхий л зүйлээ чинь харж, нандинж, хайрлаж авдаг. Чиний бүхий л зүйл надад маш үн цэнтэй, төдий хэрэгээрээ би өөртөө итгэлгүй болох тэр зүйлсүүд надад үүсдэгэ. Чиний төлөө улам хичээх ёстой юм шиг тэр байдал магадгүй өөрийгөө илүү их татах, илүү их холдох энэ зүйлсийг надад авчирдаг.
би өөрөө хин нэгний гоо сайхан хүчтэй байгааг нь харж түүний төлөө тэмцдэг ч гэсэн заримдаа хин нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой, түүнд нь татагдах ёстой, түүнийхэн төлөө хичээх ёстой. Хамт байгаа үедээ заавал хит их хичээл зүтгэл шаарддаггүйгээр нэгнийгаа зүгээр л ойлголцож, оршин буугаараа ойлголцож юу ч хэлэхгүй байсан ч нэгдэж юу ч хийхгүй байсан ч татагдах тэр зүйлийг би мэдэх ёстой гэдгийг ойлголоо. Заримдаа хүнээс асар их хичээл зүтгэл шаардахгүй ч асар их татагдаж болдгийг. Асар их үйлдэл хийхгүй байсан ч гэсэн нэгэнд хичнээн их нөлөөлж болдог гэдгийг одоо би маш их ойлгож байна. Бас чамайг гомдоосон, чамайг мэдрээгүй ойлгоогүй их л зүйлүүд байгаа. Гэхдээ би өөрийнхөө дотоод сэтгэл дуу хоолой, өөрийнхөө энерги тэр бүх зүйлээрээ чамд ойлгуулж хэлхийг хүсдэг, чамайг зөвлөмөр байдаг, чамайг хармаар байдаг, чамайг сонсмоор байдаг. Энэ бүхэн зүгээр л миний дотоод зүрх сэтгэлээс гарч би хүүг их шиг аялгуу тэр бүх зүйл. Энийг би яагаад ч таавж гарч чадахгүй байна гэдгийг үргэлж ойлгож мэдэрч байгаа. Бас чамд энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. Чиний эргэн тойронд чамд байгаа бүх зүйл үргэлж чамайг гэрэлтүүлэх, гэгэрүүлэх, хайрлах болтугай. Хайрлагдаж, өрөөгдөж, сайн сайхнаар дүүрч амьдрах болтугай. Муу муухай бүхэн чамаас минь хол байх болтугай. Зөвхөн сайхан бүхнийг хүртэж, нүд чинь гэрэлтэй, зүрх чинь хасаж, уруул чинь инээмсэглэлтэй, худлаа инээмсэглэл, худлаа дүргүй, худлаа зүйлээс хол байж, эрх чөлөөтэй амьдрах болтугай. Хүссэн газраа ил гарч, хүснээрээ дураараа амьдраарай гэж чин сэтгэлээсээ өрөөй, чиний хайртаас. За ингээд үндсэн мөрөг маань энэ хүрээд доослаа. Үргэлжлүүлээд нэмэлтээр нэгдүгээрт та хоёр буруу цагтаа учирсан уу? Хоёрдугаарт тэр хүн хариуцлагаас цугцсан уу? Цаашдаа хариуцлага үүрэх үү? Гуравдугаарт та яагаад дуусгахыг хүссэн бэ? Дөрөвдүгээрт тэр хүн таныг юу гэж хардаг вэ? Тавдугаарт одоо ямар алхам хийх хэрэгтэй вэ? Ер нь алхам хийх хэрэгтэй байна уу? Зургаадугаарт та хоёрын дунд чимээгүй өрсөлдөөн зөрчил байсан уу? 7 дугаарт та хоёр ахин уулзах боломж гарах уу? 8 дугаарт түүний танд зориулсан дуу юу вэ? Таныг бодоход ямар дуу бодогддог вэ? 9 дугаарт танд хүсэж буй хүсэл юу вэ гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань үргэлжлэн нэмэлт холбор хамгийн чухал нарийн нандин хэсэг байдаг. Нэмэлтээ авснаар та энэ харилцааныхаа илүү гол зүйлсийг цаашдаа хийх алхмуудыг та хоёрын харилцааг илүү тодорхой ойлгомжтой болж өгдөг. Тэгээд та хэд маань нэмэлтээ авах бол дээрх зааврын дагуу аваарай. За тэгээд нэмэлтээр хэлэхэд дотоод ашунга хам шиг нийгэмлэг маань гарсан. Тэгээд та хэд маань дотоод ашунга хам шиг пэйж хуудас руу ороод ямар ч постны комент зэгт 117 гэж хичүүл нийгэмлэгийн мэдээлэл авна. Тэгээд шууд пэйж хуудас руу комент бичих эсвэл чат бичсэн ч болно. За тэгээд энэ видеоныхаа бас тайлбар хэсгээр линкийг оруулчихна. Энэ бол үнэгүй нийгэмлэг байгаа. Өдөр болгон үнэгүй сургалт орж байгаа. Өдөр болгон маш гоё бэлсгэл, сургалт, үйлчлэгээ, зөвлөгөө, уулзалт гэдэг асар олон зүйлийг та бүхэнд өгж байгаа. Тэгээд та хэд маань үүнтэй нэгдээд маш эерэг гайхалтай хүмүүсээр өөрсдөө хүрээлүүлээд амьдралдаа асар их өөрчлөлтүүдийг гаргаарай. Одоо заа гэж хэлж амьдралдаа дараагийн 1 сар, дараагийн 1 жилд гарах тэр том өөрчлөлт агц твшлийг авчраарай. Эргээд харамсахад, одоо харахад харамсахгүй тэр гайхалтай амьдралаа бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Комент зэгт би үргэлж зөв цагтаа зөв хүмүүстэй учирдаг гэж гоё аффирмашн бичиж баталгаажуулаарай. Ингээд 3 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрэгчлээ орцгоё. 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уушлагтай тавтай морил за хамгийн түрүүний харилцаа яагаад дуусах ёстой байсан бэ гэдэг дээр энэ харилцаан дээр ер нь бол та хоёр өөрсдөө маш эвдэлсэн гэх юм уу өөрөө өөрсдийнхөө одоо гадаад байдал дотоод сэтгэл гээд асар их зүйлийг эвдэлсэн уг нэгнийхээ төлөө та хоёр нэгнийхээ бүтээх ёстой байдал маш их одоо эмх замрууг байдал үүсгэсэн тэгээд хэрвээ энийгээ та хоёр чин сэтгэлээсээ ухаарад ойлгож чадвал буцаад энийгээ засах буцаад энийгээ босгох буцаад энийгээ бүтээн байгуулах дээрээ анхаарч өөрчлөлт хийх хангалттай боломж байна. За хоёрдугаарт гэвэл та хоёр нэгнээс үнэн дүр төрхүүдээ бол
маш их нуусан, амьдралынхаа зүйлсийг ч нуусан, нэг нэгэндээ үнэн тодорхой ил байж чадаагүй. За тэгээд 3 дугаарт нэгнийхээ яг чин сэтгэлээсээ хүсэж байгаа зүйлийг ойлгож түүнийг нь өгч чадаагүй байна. Тэгээд магадгүй нэг нэгэндээ хатуу үг хэлсэн ч юм уу, хэлэхгүй байсан үйлдэлээ гаргасан ч юм уу, ер нь бол нэг нэгнийхээ зураасыг бол маш их давсан. Тэгээд хин хиндээ хандж байгаа хандлага чинь ер нь бол буруу байсан. Тэгээд хоёрын нүд чинь үнэн хэлдэг байсан ч гэсэн тэр дотоод үннээсээ дандаа зүхтдэг, нэг нэгэндээ гарах цагаасаа зүхтдэг, нэг нэгнтэйгээ байхаасаа зүхтдэг, нэг нэгнийхэн төлөө хичээхээс зүхтдэг. Ер нь бол маш их зүхтдэг. Тэгээд тэр их одоо нөгөө нэг юм хоосон орон зай өөр хин нэгэн орлоод өөр хин нэгэн байгаад ахаар угаасаа л энэ хүн байдаг, энэ хүн байсаар ирсэн, энэ хүнтэй л байл болох юм байна гэдэг одоо орон зай өгөөд уганд хоёр ингээд нэгнийхээ амьдралд асар их зүйлийг хийж бүтээж, нэгнийхээ орон зайг дүүргэж засаж, нэгнийхээ сэтгэлийг ингээд шингэхтэй адил та хоёр хангалттай тэр цаг хугацаа мэдрэмж тэр зүйлийг зарцуулж чадаагүй. Гэхдээ бас нэг сонирхолтой юм, та хоёрын харилцаа цаг хугацаагаар дүгнэгддэг биш. Хин хиндээ хэрэг зүйлийг зарцуулснараа дүгнэгддэг биш. Та хоёрын оршин буйчил нэг нэгэндээ маш их нөлөөлдөг нь бас энэ харилцааны давуу тал болох нэг зүйлсүүд болдог гэж хүзэр дээр бууж ийн. Тэгээд та хоёр нэг нэгнээсээ маш хүчтэй мэдрэмж авдаг. Одоо хин нэгэн ямар нэгэн хос хоорондоо муудахад тэр нэг зүгээр л муудалцаа болоод маргаад өнгөрдөг бол та хоёрын хувьд энэ маш хүчтэй нөлөөлдөг. Хин нэгэн хос нэг нэгэндээ сайхан үг хэлэхэд энэ зүгээр л нэг магтаал болоод өнгөрдөг бол энэ хоёрын амьдралыг хөтлөгч гүүр болдог. Тэгэхээр ийм дээшөө доошоо тулгцыг болдог. Тэрнийгээ давах бүр цаашаа давах тэр хязгаарыг эвдэх тийм хүчтэй зүйл болдог. Энийгээ хоёр уг нь зүгээр ашиглаж зүгээр нэгэндээ нөлөөлж чадвал энэ харилцаа чинь асар их үнцэнтэй, асар их хүчтэй нөлөөтэй. Энэ харилцаанаас бүхий л амьдралынхаа үр шим, ундаргыг хүртэх юм гайхалтай зүйл болно. За хоёрдугаарт та хоёрын байнгын гаргаад байсан давтагдсан алдаа юу вэ гэдэг дээр та хоёр одоо ямарваа нэгэн асуудлаа ерөөсөө шийдэж чадаагүй. Асуудлаа дандаа орхидог. Энэ нь нэгдүгээрт нөгөө цуцсантай ч холбоотой, хоёрдугаарт энийг нь зөв юм болов дор нь маргаад хэрэлдээд явах ч гэдэг юм уу, ийм байдал үүссэн байна. Нэг бол яг нэг маргаж үзээд ингээд хэрэггүй мэн гэдэг ойлголт авсан. Ууг нь тэр асуудал ямарваа нэгэн юм ингээд шийдэх ёстой байсан. Та хоёр тэгж чадаагүй. Тэгээд дээрээс нь та хоёр нэг нэгэндээ үнэн байж чадаагүй, үнэнч байж чадаагүй. Дандаа өөр хин нэгнийг харах, өөр нэгний харилцаанд ч орж эсвэл өөр хин нэгнийг бодох ч юм уу, тийм байсан. Тэгээд дээрээс нь ажил хэрэгээсээ хин хинээгаа дээгүүр тавьж чадаагүй. Ажил хэрэгээ дандаа дээгүүр тавьсан. Өөрийнхөө одоо бусад зүйлсийг дандаа дээгүүр тавьсан. Нэг бүр ингээд дандаа ард нь хойно оруулсан. Энэ алдаанууд чинь ер нь бол асар их давтагдаж байнгын үүснээс болж энэ харилцаа бол юм докторгүй нэг талын хэврэгч юм шиг, эсвэл энэ харилцаа руу орохоор ингээд маш өвдөггүй ч юм шиг. Хувь зээний харилцаа байсан ч та хоёрын нэг эвдээд юм хэцүү хүнд харилцаа болгоцсон гэсэн үг. Уг нь бол орчлон ертөнд та хоёрыг арай хоёроос өөр зүйл харсан. Гэхдээ тэр харсан зүйлээс, тэр хүлээлтээс, тэр замаасаа ингээд дандаа хазаагаад гараадсэн гэсэн. Уг нь та хоёрыг нэг зөв рүү, нэг гоё юм руу ингээд чиглүүлээд оруулдаг. Гэтэл та хоёр тэрнээсээ ингээд халиад гарчдаг. Гэтэл энэ рүү орж чиглэж нэгдэж ингээд юм бүтээх хэрэгтэй байтал ерөөсөө та хоёр тэгж чадахгүй байна. Цаашдаач тэгэхэд хэцүү байгаад байна. Харин та хоёр чин сэтгэлээс энийг ойлгож ухаарч дотоод сэтгэлдээ асар их өөрчлөлт буулт хийж чадвал энэ зөв зам руугаа ингээ хин хинэн чиглэж орж та хоёрын амьдралд ууг нь бол их өөрчлөлт гарч та хоёрын харилцаач цэцгэлж ямар ч хостой дүүцүүлэхгүй хэмжээний тэр нэг агуу маш их нөлөөтэй харилцаа бүтгэхэр байна. За 3 дугаарт өнгөрсөн шархын харилцаанд хэр нөлөөлсөн бэ гэдэг. Энэ дээр яг өмнөх хүмүүс гэхээс илүү та хоёрын дунд гэр бүлийн орчин эцэг ч юм уу ойр дотны хүмүүсээс авсан тэр трама чинь энэ харилцаанд ер нь их нөлөөлж байна. Жишээ нь эмэгтэй хүний хүндэлж чаддгүй ч юм уу, эсвэл эмэгтэй хүний заавал дээр байх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл үүрэг ажиллаа тэнцүү хувааж авахсгүй ч гэж боддог. Ямар нэгэн тийм одоо зүйл тэгээд
магадгүй хин нэг нь аавын хайрыг бүрэн үзээгүй эсвэл ямар нэгэн байдлаар дутуу үзсэн эсвэл одоо юу гэдэг юм бэ, нэг юм эцэг эхийн бүрэн хайр эсвэл хэдий эцэгхэн хайрыг авсан ч гэсэн тэрнээс тэр харилцаан дундаас авсан тэр шархууд, хосын харилцааны тэр шархууд ямар нэгэн нэг бол бүр огт аваагүй хайр, нэг бол тэр нэгэн буруу авсан шархаас болоод нэгнтэйгээ харилцаан дээр асар их одоо юм ан цав гажуудал юм буруу зүйлийг үүсгээд байна. Тэгээд нэгэндээ маш буруу ойлгогдоод байна гэх юм уу? Маш буруу ойлгогдож байна. Дотроо ингээд нэгэндээ сайхныг хүссэн ч тэгдгүй юм шиг, эсвэл ингээд тогт буруу үйлдэл хийх байхад буруу үйлдэл ингээд хийсэн юм шиг мэдрэмж өгдөг. Тэрийг мэдсээр ээж тасахыг хүсдэггүй. Ер нь олвол нэг юм харилцаан дээр үүсэж байгаа зүйлүүдээ анзаардаг ч тасахыг хүсдэггүй. Энэ нь та хоёрын одоо өмнөх харилцаа гэхээс илүү гэр бүлээс авсан тэр нөлөө шарах өндөр байна. Энэ ч гэсэн жоохон кармын талтай. Та хоёр нэгнийхээ тэрийг өгөн тасч өгөх ёстой, ангааж өгөх ёстой. Тэр гэр бүлийн нөхцөл байдлын нэмийг эдгэж өгөх ёстой. Яагаад гэвэл энэ хүн ганцаараа чадахгүй учраас та хоёрыг бас учруулсан нэг шалтгаан болсон. Тэрийг нь ангааж хайрлаж нэгнтэйгээ байх хугацаанд энийгээ эдгэж амьдралтаа юм гоё цэвэр ариун хөнгөн зүрх сэтгэлтэй явахад л энийгээ ерөөсөө хэрэгжүүлж биелүүлж ингэж авч явж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. За энэ харилцаанаас юуг сурах ёстой вэ гэхлээр та хоёрын харилцаанаас бол хичээл зүтгэл гэдэг хизээч одоо буруу байдаггүй хариу өгдөг. Гэхдээ хичээлээгээд гарах янз бүрийн үр дагаврыг одоо юу гэдгийг бид нар төсөөлж чадахгүй. Заавал та зөв явлаа гэд одоо заавал зөв юм ирнэ гэсэн юм биш. Амьдралд үргэлж гинтийн цогцолтод бэлэн байх ёстой. Тэгээ тэр цогцолт давлгааж гисэн та хоёрыг үргэлж зөв тийчин залуурч идэг. Ер нь бол зөв замаар явах ч гэсэн өөрөө өвдөлттэй хэцүү байх боломжтой гэдгийг ойлгуулж байна. Хоёрдугаарт та хоёрын хувьд болохоор яг юм ямар нэгэн зүйлийг ухаарсан бол тэр эцсийн ухаарл биш гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Ухаарл ч гэсэн өөрчлөгдөж болно. Энэ зүйл яг зөв гээд амьдралын итгэл үнэмшлээ болгоо явж идэл дахиад өөр зүйл ирнэ. Ер нь бол та хоёр нэгэндээ тэр итгэл үнэмшлийг нэгдэж дараагийн итгэл үнэмшлийг оруулж нэгнийгаа ингэж гоё хөнгөн хурдтай өсгөх зорилттой ирсэн хүмүүс байгаа хгүй. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээ гуравдугаарт нэгнийхээ алдааг нь засч өгөх. Жишээ нь зүгээр ингэн чамд ийм хувцас тогтох юм байна. Чи энийг өмсвөл ийм л юм байна. Энэ хүн чамтай ингэж харьцаад энэ жоохон буруу байна. Энэ хүн чамаа манипуляц хийх гээд байна. Чам дээр ийм юм байвал зүгээр чиний цан характер ингүүл юм байна гэх мэтчлэн та хоёр нэгнийгээ зүгээр бүрэн засах гэж ирсэн хүмүүс гэсэн үг. Бүрэн засаад тэгээд тэр оршин буугаар маш их хүмүүст нөлөөлөхөөр ирсэн хүмүүс. Тэгэхээр энийгээ бас хэдий чинээ ойлгоно. Энийгээ хэдий чинээ ухаарна. Та хоёрын хувьд амьдралд чинь төдий чинээ өөрчлөлтүүд бол ирнэ. За мөн дээрээс нь бүр хамгийн гол одоо сурах ёстой нэг зүйл нь та хоёрын дотоод одоо хэл хязгаар үн цэн гэдэг зүйл дотоод мөн чанараас чинь өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны мөн чанар сүнсний өгдөл таны дотоод яг тэр жинхэнэ таны гаднах зүйлдээ үүсгэсэн мөн чанар хэл хязгаараас өөр, яг тэр хэл хязгаараас илүү мөн чанар руугаа нэгнийхээ мөн чанарыг таньж ойлгож түүнийг нь цаанаас хүндлэл гарч ирэх ёстой байтал өөр өөрсөндөө маш хаалт үнцэн хэл хязгаар тавьсан тэрийг нэг ингээ хүчээр үнэлүүлэх гэдэг. Энэ бол яг бусад хүмүүс төр байж болно. Гэхдээ та хоёрын хувьд бол ерөөсөй байж болохгүй том алдаагаад байгаа байхгүй. Энэ алдаа та хоёрыг аз жаргалтай байхгүй, хол явуулахгүй. Та хоёр нэгнийгээ цаанаасаа хүндлэх тэр хайр гарах ёстой. Тэр зүрх сэтгэлийн харах боломжийг нэгэндээ өгөх ёстой. Тэр боломжоо өгөхгүй байна. Дээрээс нь тэр өгөөд нөгөөх нь харсан ч тэрийг нь хүндэлж чадахгүй байна. Хин үнийг ойлгож чадвал энэ харилцаанд бүр нэг их хичээл зүтгэлгүйгээр аз жаргалтай тайвнаар яг хүссэн мөрөөдлийн тэр харилцаа холбоог үүсгэж болж чадна гэдгийг хэлмээр байна. За дараагийн сэдвэн тэр хүн танд хайртай юу гэдэг дээр мэдээж хэрэг тийм магадгүй бүр хайртай гэдгээс ч илүү тэгээд та хоёр бол магадгүй энэ ертөнцийн дээр хайр гэдэг зүйлээс илүү зүйл байдаг бол тийм зүйл та хоёрын мэдрэмжээс гардаг. Тэгээд энэ зүйл ингээд та хоёрыг өсөж хөгжих тусам илүү ч гарна. Үгээр хэлж үзгээр бичих аргагүй тийм их гайхалтай холбоог үүсгэн. Тэгээд энэ их гайхалтай холбоо ертөнцид хоёрыг нэг нэгэнд
өөр өөрсөд чинь энэ ертөнцийн байнгын үнцийн байгаагийн утга учир тэр их одоо гахалтай мэдрэмж бүх зүйлийг та хоёрт өгнө. Тэгэхээр үүнийгээ мэдэрч аз жаргалтайгаар урагшлаараа ер нь бол та хоёр тэр аз жаргалтай байх хэрэгтэй, аз жаргалтай байх эрхтэй, аз жаргалтай байх ёстой, аз жаргалыг нэг нэгэндээ өгнө гэдэг карт бол буусан. Тэгэхээр та хоёрын харилцааг бол хайр, аз жаргал, үнцэн, өсөлт, мэдрэмж, хүлээн зөвшөөрөлт, жинхэнэ дуу хоолой, сүнслэг мөн чанар, бизнес одоо тэг хүлээсгүй байдал, хүлээлтгүй байдал, ойлголцол хамтдаа байх гэдэг энэ одоо яг дуртай тийм систем гэдэг үгнүүдээр дөрөөсөн картууд буусан. Тэгэхээр энэ үнүүдийг бичиж аваад өөрсдөө харилцаагаа дүгнээд энэ дээр би ямар ах хэвээр юу блэ, энэ дээр юу болсон блэ гэх мэтчлэн та хоёрт ер нь бол бас нэг тийм харилцаагаа дүүнэх, шинжлэх, төлөвлөх хэрэгтэй байна. Тэгэхээр та хоёрын харилцаа зүгээр л нэг мэдрэмжээ ажиглал ингээд авах ш. Тэрэн дээр дүгнэлт хийгээд яг бодит болгоод ингэсэн байна гэх тийм цаасан дээр сэрүүлж бичиж түүн дээр төлөвлөгөө гаргаж засахын засаж тэрийг бодит байдал дээр хэрэгжүүлэх тусам та хоёрт гасар их бүр жинхэнэ өөрчлөлтүүд бий болно. За танд болон тэр хүнд гомдол харуулсал байна уу гэдэг дээр маш бага хэмжээнд байна. Гэхдээ гомдол харуулслаас илүү нэгнийхээ одоо тэр илүү эрэг талуудыг харсан, дээрээс нь нэг нэгнээс авсан эрэг зүйлүүд байгаа учраас одоогийн түвшинд бол гомдол харуулсал бага байна. Гэхдээ энэ хэрвээ одоо байгаа тэр бага зүйлийг бага дээр нь дарж засахгүй бол энэ зүйл томрох, ихтэх ийм одоо асуудал аюул гэх юм уу зүйлүүд байгаа учраас энэ дээр илүү их боломжтой нарийн хандаад нэгнийхэн төлөө хийх ёстой зүйлээ гэдэг нэгэндээ гарах ёстой, зохиох ёстой тэр зохиох зүйлсийг гаргаад ингэ явчвал та хоёрын хувьд бол илүү хайрцангуй тогтун амар амгалан байна. За бас нэг анхааруулж хэлэх юм нь та хоёрын одоо тэр гомдол харуулсал хэцүү зүйлүүд чинь нэг юм хөнгөнд хоёрт хүрдэггүй ингээд мэддэхгүй юм шиг одоо ингээд гаднаа тисч болохын хэрээр тисч жагаад хүрэхээр ахсар хүчтэй хүрдэг арилахгүй хэмжээнд яаж балруултаа яаж засыг гэсэн засч чадахгүй хэмжээнд та хоёр нэг нэгэндээ нөлөөлдөг учраас айл болох нэг битгий гомдоогоорой, харамсах зүйл битгий хийгээрэй, өгөхстой зүйлээ өгж хайрлах ёстой зүйлээрээ хайрлаж хамт байх үедээ хамт байж тэр зориулалт, хайр, цаг зав, сэтгэл бүхнийг гарга бодолдооч нэгнийгээ битгий муугар бод, нэгнийгээ битгий шүмжил, нэгэндээ хүртэх ёстой зүйлийн зүгээр л үг, нэгэндээ хайрлах ёстой тэр цаг хугацааг бүхнээс илүү хайрл, нэгнийгээ үргэлж нэгт тавь тэгж бол та хоёрт бол тийм харамсаж гомдох зүйл хайрцангуй байгаа болно. За одоо ингээнээр хэлвэл одоо харьцуултаар ч юм уу те ярил та хоёр нэг өгсөн хайрлууд яасан ийсэн гэдгийг тэдрэн ингээд те 50-аас ихэв. За тэгээд түүний дунд үл ойлголцсон засаж чаддаг байгаа юм магадгүй нэг 20-30% ч юм уу тэгээд нөхцөрөл 10% нь гомдол харуулсал байх хэрэгтэй. Гомдол харуулслын хувь нь ихдүүл энэ харилцаа цааш үргэлжлэх боломжгүй, дээрээс нь харилцаан савсан карма их байх тусам, үйл үрэх байх тусам дараагийн харилцаануудад ч хэцүү байх болох боломжтой. Тэгэхээр энэ харилцаа болсон ч эдгэрэлтийн байдалтай энэ харилцаа үргэлжилсэн ч аз жаргалтай тухтай тайвнаар үргэлжлэх хэрэгтэй гэдгийг л маш сайн ойлгоорой. За тэгээд энэ харилцааг хамгаалж чадаагүй гол шалтгаан юу вэ гэдэг дээр та хоёрын хувьд ялчгүй нэгэндээ хүртэх ёстой зүйлийг нөгөөгүй. Тэгээд дээрэс нь хамгийн гол нэг зүйл нь амьдралдаа энэ хүнийг байлгах бүрэн шийдвэрээ гаргаж чадаагүй. Тэгээд нэгнийхэн тэр мөн чанарыг бүрэн ойлгоогүй. Зөв цагтаа хэлэх ёстойс үгийг хэлээгүй, зөв цагтаа хийх ёстойс үйлдэлээ хийгээгүй. Дандаа буруу цагтаа буруу юм хийж одоо юу гэмдэ зүрх сэтгэлийн мөн чанаасаа зурж явсаар байгаад за гинт бутаа сонсё даа гэхээр цагт харахгүй болчиход байдаг. Мэдэрч байгаа үе, мэдэрч байгаа агшиндаа мэдэрч байгаа мэдрэмжээ гаргах ёстой байсан гэсэн үг. Тэгж таагүй байгаад байна. Тэгээд ууг нь бол та хоёрыг мэдрэх ёстой мэдэрч байгаа үедээ гаргаад тэгээ явсан бол энэ харилцаа чинь зөв тэгшээр ингээд залуурлагдаад явах ёстой байсан байтал энэ харилцаанд ингээд хүнд цохилт өгсөн хамгийн гол нэг зүйлсүүдийн нэг бол буруу цаг үе дээрээ яг зүрх сэтгэлээрээ гарах ёстой юм дээр хитрхи тархиа оролцуулаад тэгээд тархиа оролцуулах юм дээрээ зүрх сэтгэлээрээ байгаа тийм зөв цаг нь байсан ч тэр зөв цагийг буруу цаг үе болгож ингээд өөртөө зөрчил үүсгэснээр энэ зөрчил чинь эцэстээ харилцаан дээр үүссэн гол зөрчил чинь болсон гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлд нь түүнээс ирсэн сүүлчийн цагтл гэсэн сэдвтэй байгаа. За хэдийнэ хүзрүүдээ бол
сайхан эмхтгээд ерөөдөө захаа шиг болгоод цэгцлээд бичих гэж хичээсэн. Тэгээд хамтдаа сонсгоё. За чамайг өөрийн болгож чадаагүй, чиний хажууд байж чадаагүй тэр бүх цаг хугацаанд би маш их харамсаж байна. Одоо миний байдал, миний надад болж байгаа зүйлс магадгүй маш тогтворгүй. Эсвэл маш том хаалга нэгтгэх гэж байгаа юм шиг. Эсвэл намайг зүгээр л унгаагаад хор ертөнцөөс харчих гадж байгаа юм шиг нэг тийм тэнцвэргүй үе дээрээ байлгаж байна. Энэ үед хин нэгэнд гарах цаг хугацаа надад байхгүй юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл би өөрөө маш дутуу байна. Миний амьдрал дутуу байна. Тэр зүйлээ би ихлэ дүүрэх ёстой юм шиг тэр мэдрэмжээсээ болж чамд хангалттай зүйлийг хангалттай цаг хугацаа, хангалттай хайрыг гаргаж чадаагүй баг. Гарах ёстой гэдгийг мэдж байгаач гаргаж чадаагүй, үнэн байж чадаагүй, хулчгаар байсан, чин зүрх сэтгэлээсээ хандаж чадаагүй, хоошоо суусан, өгөхтэй байсан зүйлсийг өгч чадаагүй. Тэгээ энэ бүх зүйл эцэстээ намайг хинж биш юм шиг болгож байна. Гэхдээ би зүгээрээ гэж хэлнэ. Яагаад гэвэл бүх зүйл болох ёстой зүйлээрээ болж байгаа гэдэгт би итгэж байна. Явах ёстой замаар явж байгаа гэдэгт итгэж байна. Амьдрал ирж байгаа тэр бүх тойрог үйл явдал алхмуудыг би аясаар нь л хүлээж авна. Гол нь тэр бүх цаг хугацаа, тэр бүх зүйлд чамайг байгаасай, чи миний дэргэд байгаасай гэж хүсэж байна. Тэгж чадвал би юугч бол юуг давж хаана бол хаана хүрч чадах юм шиг надад тэр их ирч хүч, тэр их зориг зүрх, тэр их гайхалтай мэдрэмжүүд миний дотроос бүлэглэж урсж байна. Энэ бүхнийг миний мэдэрч байгааг чамайг ч гэсэн мэдэрч байгаа гэдэгт би итгэдэг. Миний үгээр хэлж чадаагүй бүх зүйлийг чамайг ойлгож байгаа гэдэгт итгэдэг. Бид хоёр энэ харилцаа энгийн биш, асар их онцгой хөвгөлтэй гэдгийг чамайг ойлгоосэй гэж хүсэж байна. Бас чамд хамгийн сайхан бүхнийг хүсье. Бас чиний бүх цаг хугацаанд би хамт байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Чамайг хайрлсан, хүндэтгсэн чиний хайртаас. За ингээд үндсэн уншлага маань бол дууслаа. Үргэлжлүүлээд нэгдүгээрт та хоёр буруу цагтаа учирсан уу? Хоёрдугаарт тэр хүн хариуцлагаас цугцсан уу? Гуравдугаарт би яагаад дуусгахыг хүссэн бэ? Дөрөвдүгээрт тэр хүн таныг юу гэж хардаг вэ? Тавдугаарт одоо алхам хийх хэрэгтэй юу? Зургадугаарт чимээгүй өрсөлдөөн зөрчил байсан уу? 7дугаарт та хоёрт ахин уулзах боломж гарах уу? 8дугаарт түүний танд зориулсан дуу юу вэ? Таныг бодохоор ямар дуу бодогддог вэ? 9дугаарт танд хүсэж буй түүний хүслийг вэ гэсэн сэдвтэйгээр хүзийн мэрийн нэмэлт маань эхлэхэд бэлэн болсон байна. Нэмэлтээ авмаар байвал таад маань дээрх зааврын дагуу аваарай. Нэмэлт олбор хамгийн нандин чухал хэсэг. Энэ харилцааг яаж шийдэх, энэ харилцааны гол зорилго нь юу вэ? Цаашдаа яах ёстой ингээд энэ харилцааг бүрэн шийдэж дараагийн түвшинд гаргаж болох хамгийн гол мэдээллийг бүх бурхад та хоёрын туслагч хүчнүүд явуулдаг байгаа. Тэгэхээр таад маань нэмэлтээ аваад ороод ирээрэй. Тэгээд та нартаа маш сонирхолтой зүйлийг хийлгээд дотоод оршингаа хамшиг өнгөө нийгэмлэг маань зарлагдсан өдөр алган өнгөө сургалт, өдөр алган өнгөө бясалгал, өдөр алган маш гайхалтай эрчим энергитэй хүмүүсээр дүүрсэн гоё орчинд гоё хүмүүс байгаа. Тэгээд скул дээр явагдаж байгаа таад маань дотоод оршингаа хамшиг пэйж хуудас ороод ямар ч постны комент хэсэгт 117 гэж үжил нийгэмлэгийн линк ороод таад маш шууд ямар ч хөдөлбөргүйгээр орж болно. Мөн дээрээс нь дотоод оршин пэйж руугаа чат бичиж асууж болно. Мөн энэ бичлэгийн тайлбар хэсгээр би мөн оруулаад өгчээ. За тэгээд өнөө нийгэмлэгээр явуулцгаая. Бүгдэнд нь хайртай шүү. Комент хэсэгт би асар их үнцэнтэй энэ үнцэн маань зөв хүмүүстэй зөв орчиндөө үргэлж гэрэлтэж чаддаг гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай.